Гэхдээ ийм бэлээ. Ихтэй хүүхдүүд одоо бацаанууд чий гэдээ гарч жоохон дургуй байд юм билээ. Хүүхнүүд зүгээр чийгээ. Ихтэй таа гэдэг байгаа юм. Йоо яа та энэгаа боллоо. Чи яах. Би одоо орсны нэвтрүүлэг болондоо энэгаа болдог учраас хоёр намайг ингээд гоё ингэ шилж өгөх. Өөрөө чи хүүхнүүд том эрхтэнтэй гэдэг. Би нэг багсан хэлсэн. Хоёр голцоо. Дөрөв байгуулгын жижигчдөө тэгээд хамгийн сайхан хамгийн их хийх гэж байна. Надаас болгоомжтой. Хэлээ юм уу? Нэг би жоо чирхийлээ надад тий. Чанаа тэр коронавирус тоож ичихгүй. Би ч юм хүн шүү. Харин хүн шүү. Наа бүр амар нөгөө нэг саксны холбоогийн тамир над руу бүрээ бамбруу шиг бай. Чи бол хизээж торшгүй байх гэж өнгөрсөн байна гэж авсан юм тий. Йоо. Ордын явахгүй сандрах гэж шүү. Явуулдаг. залуусаа ийм аваа. Сайн уу жахаа. Өнөөдрийн бидний 8 дахь дугаар та бүхэндээ Super Size Coffee Shop-оос хүрч байна. За тэгэхээр өнөөдрийн зочноо танилцуулъя. Universal сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш, комедиан, уул дүрч, Дэнүр хамт. Дэнүр хамтлагийн Дэнүр багийн улаан ногоон шар ногоон хар фэн амарчин хүрэлцэн ирсэн байна. Ус төрчгээ улаалгаа ячаам яаж угаасаа улаан. За тэгээд карантиныг хэрхэн давав? Сургалт нь бас зогссон байх тий. Онлайнаар явж байгаа шүү дээ. Тий. Даваал явчихин юу юм бэ тий. Карантинаар явах хэрэгтэй тэгээд нөгөө ер нь уучраа бүгд ер нь ингээд энэ цаг үед чинь ингээд юм уучраа болоо амьдраад идэм юм тий. Ер нь ямар ч өөрчлөлт гарсан. Нөгөө ихэндээ хэцүү байсан. Нандин би чи нөгөө хагас жил гадаад тий нэр би бас сая мартчихлаа. Гадаадд гацсан монголчуудын төлөөлөл. Гадаадд гацсан монголчуудын толгойлогч. Холбооны тэргүүлэгч. Толгойлогч нь бол байгаагүй. Тий. Гэхдээ ер нь бол нэг хальт 7 хоног амраад ирэх гэж яваад 6 сарын дараа толгойлогч нь өгөөд ирсэн. Гэтэ тэр нөгөө нэг карантин болно гэдэгтээ яриа гарсан байхад явсан юм уу эсвэл бүр өмнө явсан байсан юм уу? Ер нь бол явхад бол юу гэдгийг те мэдээж одоо хэлмэл бол нээлттэй байгаа. За тэгээд бол дэлхийд дахнаа нөгөө аль биесээр пандемик буюу цар тахал гэж бодлоо. Зарлаагүй байсан цаг үе. Тэгээд ер нь хинч нөгөө хил ингээд тасгаа таачна гэж төсөөлбөр би нэлээд өмнө явсан юм уу. Тэгээд хаагтаас 7 хоногийн дараа билүү 4 хоногийн дараа билүү буцаж явахаар байсан байхгүй. Тэгээд тухайд ингэчээр за түрхэн зурдаа нэг төрийн анхааруулга маягийн арга хэмжээ авч байгаа үс гэж бодож ирсэн. Тэгээд тухайд нөгөө амар ягаагүй хальт нэг баярлсан багхгүй тэр өдөр нь. Ягаад вэ гэсэн чинь тэр өдөр нөгөө юу яагаад одоо би нөгөө Дэнүрт байсан. Гэсэн чинь нөгөө Дэнүр нагадсан од тоглогчид юу яаж ингээд нөгөө файнаттайгаа зураг холж ирсэн. Зураг авахулж ингээд. Гэхдээ тэр нь зөвхөн улирлын тасалбар авсан. Файнаттайгаа зураг авахулж ингээд. Манай нөгөө дэмжигчдийн групп. Тэгээд би зүгээр яг гоо бичиж үзсэн тийм хүн байна уу мэн. Нэг хүн авах уу гэж бичсэн бахаар бөө хүмүүс авъя ингээд тэгэхээр би бүр мессеж бичээд тэгээд би ингээд амар холоос ирсэн юм аа ингээд надад өгч. Би мөнгөний төлөв юм уу гэдэгс. Аваа гэдэг юм. Зүгээр QR код явуулчихтай. За арай үгүй л үү нэрэ мөмөрөм өдр гэдэг. Үгүй би мөнгөний зүгээр гэдэг. Би юмыг яаж мэдгүйгээ ихнэрээ дагууллаад. За амар ойчир тэгээд QR уншилж орчдгийг. Яа. Вау. За ороод тэгээд баг 3 цагийн ийм урт очроо. Гэтэ амар сонио. Энэ очир дээр Жамал Море, Никола Йокоч нэг талд. Энэ очир дээр Майкл Порж юу. Тэгэхээр тэнцүү лаа. Вау. Тэр өдөр нь тэгээ өнгөрцөн баггүй. Тэгэхээр за би ингээд уртаа тоглож тартай байна гэсэн. Тэгээд
Тэгээд 6 сар болсон байдаг юм аа. Би тэр зургийг нөгөө нэг тэгж бодоод байсан шүү дээ. Бүр амар олон жилийн өмнө авсан. Тийм зураг юм байна гэж бодсон чинь юу вэ ямар гоё. Чи нөтнө баггүй. Тийм яасан гоё. Тэгвэл бас хөл өрөөг бас гоё гацхтаа бас гоё л гацсан юм шүү дээ. Тэглэг ах уу? Бүр адтай бүр ямар гоё. Би ч надаа нөгөө нэг ганц алдаа уйлах гэдэг юм шүү. хамаагүй бүр сайн бүр ингээл лсэн чинь бүр ингээл. Нөгөө юу яагаад бас нөгөө би ахаа сакс ярих гэдэг. Харин тийм. Нөгөө Лексийн тоглолт нөгөө үзсэн чинь цаг сонгодог тоглолт гэсэн юм байна. Тэгээ би нөгөө самбар барьсан байсан. Тэр нь ESPN-аар гарч мараад. Йоо. Тэр зураг. Айгуу тийм өрмөц төрхтэй хүн байсан баг тий. Гой самбартай байсан. Өрмөц төрхтэй байсан баг. Гой Өрмөц төрхтэй харин би тий. ингээ нөгөө 10 хэдэн мянган майл аялж ирээд мэрээд гэж бичсэн байна. Тэр 10 хэдэн мянган болохоор нөгөө Кобигийн насан туршдаа хийсэн нөгөө амжилттай болсон тоглооных нь юу нөхгүй. Тэгээд тэгж мэгэж хийгээд. Йоо яа гоё юм бэ. Бүр яг ингээд Амаржингийн постыг ингээд тэр сүүл тэр нэг пост бичсэн байсан Murray гэмсний дараа тэр постыг бичээд би бүр өөлсөн шүү дээ. Ямар гоё фэн вэ гэж бүр. За өөр юм яри. За тэгэхээр Амаржингийн хүүхэд насны талаар 19 дугаар хороолт өссөн гэж сонсч байсан. 52 дугаар сургуулийг дунд нь орхиж хаяад 12 таад Америк явж исэн юм шүү те. За яа асуудаг те. Нөө пентаус үтсэн чинь жоох ийм болчиход байгаа. Тий. 50 дугаар сургуулийн дунд нь орхиж яваад байгаа. Сургуулаа хайцсан. За яах вэ гэсэн Америк явсан. $32,000 тэтгэлэг аваад явсан юм билээ. Ой би биш үү. 12 дэх юу гэж тэгж авсан юм. Аа юу л. Манай ээж авсан. Тийм шүү дээ тийм. Манай ээж Colorado Technical University-д ороод тэгээд нөгөө хүүхдүүд авч явах боломж олдоод тэгээд бол явсан тий 19-ийн нөгөө quiz-ийн дуулдаг шиг дунд доолын жарахаа би ерөөс яг л тэгж өссөн байдгийн. Тэгээд ер нь бол бас өгтөө штэ. Миний ингээм амьдрал айгүй гоё гоё урсамжууд бас угаасаа тэнд би ерөөсөө угаасаа их тайны гүр бараг давж үзсэн тий. Тэгж ярьсан баггүй. Тэгээ бас нөгөө тухайн үед нэг амар яриа байдаг байлаа ш нөгөө машинтай хүн тэнэг хүн хоёр урагшаага инхтэй нэг өөр давдаг мавдаг гэх манайх ч бас жоохон нөгөө хөөд те тийм газар 52 дугаар сургууль ч гэсэндээ жоохон өвгүүдүү маягтай гэх юм уу нэг юм тэгээ нэ манай ангич жоохон зөлбөнөр хуу анги тэр дунд хамгийн зөлбөн би байсан байна. Тэгээд л тийм үгүй тэгээ Америкт очиод уг нь хэсэг дараахан болж байгаа хийлийн мэдэхгүй юм чинь. Тэгээ яг хөө тий 12 тоо тэгээ яг нь яг дэнэр очиод тэгээ 12-оос 21 нас хүртэл бол яг Америк бас тий 9 жил бол яг бүр тэр дэнэр дотор байсан гэсэн үг тий. Тэгэл Америк явсан байдгийг. 19 дахтай хэрэг тоглолдог байв. Ер нь тоглолдог юм уу? Ер нь тэгээд яг хизэнээс би нэг хайхтар саксмакс бол тоглолдог юм уу? Зүгээр үзгэл дуртай. Зүгээр нөгөө Америкт ч бол ховоо сурхи бас нөгөө сакс тоглол чихэлсэн гэх юм уу нөгөө найз нөхдөдөө зүгээр л жоох хөвгtöд нөгөө хаасаа шийд байдаг. Тэр нэг энийг өстой нэр чи баг мэдгүй шүү. Би баг мэдгүй. Тэгээд бас нэг хөөрхөнгөө хоббигоороо тоглолдог тий. Би одоо модог их шиг юм хайхтар таргамаа гэж байсан. Тоглохоор удаж гарч ивснэвслээ шалтчих тийм үү. Тухайд хөөрхөн тоглолдог. Тэгээд манай аав нөгөө барилгын бизнес хийдэг. Тэгээд нөгөө яг Колорадо мужаас хоошоо Wyoming муж гэдэг байхгүй юу? Төр бөөмөд муж. Америк хамгийн зөв байгаа. Тэгээд 2 цагийн зайтай байсан. Тэгээд тэнд очиод айгүй жижигхэн газар. Тэгээд аав нөгөө тэр нөгөө хөгжиж байгаа газараа барилгын ажилтнууд тийм байна. Би болохоор ингээд одоо Wyoming ингээд ахлах сургуульд орлоо. Тэгээд нэг саксныхын багт нь ингээ хөөрхөн try out гэдэг дээ одоо тийм ингээ цонгон шалгаруулалтанд ороод гэсэн чинь 12 хүүхэд авдаг. Тэгээд одоо уг нь ихтэй овоо хүүхдүүд л цонгон шалгаруулалтанд орсон. Тэгээд ямар ч байсан намайг авсан. Тэгээд би нэг нэлээл хөөрхөн тоглох айгүй хөөрхөн. Тэгээд угаасаа жижиг юм чинь жоохон хурдан гэж магадгүй. Тэгээд сэлгээний үлээ 3-т холбогдсон бан цалаагчсан. Хамгийн гоё нэ. Тэгээд тухайн юм мэдээгүй. Манай багт одоо нөгөө тоглолтог Джеймс Джонсон байсан байхгүй. Вау. Тэгээд гэхдээ тэр нөхөр мөхөрчин бол бүр ингээ яг баг гэхдээ хамт бэлтгэл хийж байгаа шүү дээ. Айлын тоглолтоор автуусаар хамт явна тий. Джеймс Джонсон байдаг байсан. Би ихтэй бол ерөөсөө баг үлрэлж байгаа ер нь тоглоог үлдээ. Гэхдээ тэр багт ингээд аюу гоё шүү дээ. Хөргөн дурсан. Тэгэл яах вэ? Джеймс Джонсон чинь тухайн үед ихтэй юу байцсан. Ахлах сургуульд 2 үлдсэн байхгүй. Тэгээд нөгөө 21-т бүр ингээд төгсөж явахдаа нөгөө бид нар шаалдаг гэсэн байхгүй уух юм авч болно өдргээд тийм байж ахлах сургууль өдргээд тэгээ бид өстө нөхрийг бол NBA гээд орно ч гэж өстө бодчих. Ягаад гэвэл ахлах тухайн үед бол 2007 оны үед чинь 7 он дуусч хахад ахлах сургуульч Derrick Rose мөсч амар одсон байхгүй.
Тэрнээс доош 2 доош John Wall молч 9-р ингэ бацсан амар од. Тэгээ James Jones-ыг тэгнэ гэж бодоагүй шүү. Wake Forest-д яваад тэгээ нөхөр 2 жил тоглосноо. Тэгээд 6 онд юм байна л да. Тэгэхээр чинь тийм байна. Тэгээд 2 жил тоглоод 8 онд Rose-ийн драфтлагддаг юу гарч байна. 14 билээ. Вау, ингээд надтай тоглолт байсан. NBA-д орчлоо шүү дээ. Одоо хүртэл баг шүү дээ. Нөгөө маш одоо хэдий. Гой сайхан дурсамжтай юм. Ер нь жоохон адтай юу? Бүх юм амар гой. Одоо гэр бүлийн хүнийг нь ч гэсэн харсан нэлийн адтай дал орохоор. Тэр ч одоо дааз гэхүү юу Хөдөлмөр юм болов аа. хөдөлмөр Хоёр хөрөг төрлийн хүмүүс байдаг гэж байгаа ш. Нэг нь болохоор амарчин яаж тоосон гээ нөгөөх нь болохоор амарчин чи яаж тийм хоёр төрлийн юм байдаг. Тэгээ сүүлийн төрлийн хүмүүс нь тэр бомбтнууд баггүй. Тэр бомбтны сэтгэж. Тий, тэр бомбтны шилждэг. Тэг ингээд сонсоод байхаар тэгэл тэр сая нөгөө нэг Денверийн хин одоодтай зураг авахсан гэж зүгээр нэг хараачаад уншуулаад зураг авахсан гэж ахлах сургуульд ийм шүү. Би ингэж удаад байдаг шүү дээ. Зүгээр. Гэтэ бас хүн альва нэг юм харж хүсэн шүү дээ, тийм. Би тэр нөхөрлөө гэхдээ бас ингээл бол байж болох бүх группт ороод тийм ингээд тэрийг янгууд нөхөрлөө амар бичээл гуугаал ингээд намайг ойлгосон байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь ингээд зүг зүгээр бас байж байгаа биш ингээд нэг юмны араас яваад байгаа тийм. Бүр энэтэй агаар нэгээр би зүгээр нэг авьяаслаг монголчууд дээр болсон түүхийг ярихад бас энэ бас тим юм болж байгаа байхгүй ингээд би ингээд өөрөө ингээд айгу анх дөнгөж комеди ихлээл ингээд дуртай явжсэн. Тэгэл нэг өдөр бас санаандгүй хүүхдээ салхилуулж явж байгаа төөгөөдөө таарж мараад заяа. Тэгээ төөгөөгөөд орилсон чинь нөгөөх нь цаашаа яваад өгсөн тэгснэ. Хальт сонссон юм уу яасан эргэж ирээ. Тэгээд найз навьяасны монголчуудаар ажиллаж байгаа хэдэргээд би сонгон шалгуултанд орж болох юм уу гэд тэгээд байжсэн чинь бас комеди хийж байгаад ганц хоёр нөхдөл фейлцсэн гэж байгаа дэрий чинь. За тэгвэл чи одоо бас нэг юуны нэр юм байна. Тий орж үзмүүцэн тэргээд тэгээд тэр чинь Аз واخгүй юу? Нэг төрлийн. Нөгөө төрлийн бас би тэр хүртэл ингээ өөрийгөө хөөрхөн ингээд хүсээд ингээд бэлдээ яваад байгаа шүү дээ. Тэгээд мэдгүй орсон чинь 4 яэс аваад 32 дараад финалд тэгээд ингээ амар санаандгүй байлаа. Аз бол амар давмгаалж байгаа. харин тий ер нь ингээл яг бүх саяны түүхүүд ингээд сонсоод байхаар ямар адтай юм бэ гэдэг үг орж ирэлээ л та. За тэгэхээр жижиг дунд үйлдвэр азарсан учраас аял жуулчлалынсан байгаль хамгаалсан гэрчлэлсэн дархлаажуулалтынсан эдгийнсэн уухынсан баяжгийнсан болчгууд бүгдийн төлөвлөгөөсөн нийгмийн даатсан нийгмийн авчижсан хэдийн чадад байгаа Монгол иргэдэд туцах сангаас зээл авахынсан. За баярлалаа бүгдээрээ. Наага орж игэдэг. Илон Маск хэлээд лөө. Яг тийм биш л те. Тэгээ Аз гэдэг концепт ч үгүй. Би ингээ өдрийн 14 цаг ажилладаг, 7-ын 7 өдөр ажилладаг. 365 сүүлийн 10 жил ажиллаж байна. Гэсэн мэт хүмүүс нэг гацтай гэдэг. Тэ. Тэгэхээр нөгөө хүн альва зүйлийг хийх тусам хацтагдаг гэдэг дээ шүү дээ. Баг тийм миний саяны түүхэл зүгээр лаазлаа шүү. Аяар зүгтээ ярьж иржсэн. Тий. Аз гэсэн шүү дээ. Би ахаад өөр юм руу ингээ шилжчихээ та нарын асуултанд байж магадгүй шүү заяа. Яг ингээ нөгөө их нэртэйгээ хийж байгаа анхны болцоо бас заяа. Өөр ингээд нэг бас энэ Central Tower дээр нэг газар болцсон юм тэргээд ярьсан байсан. Тэгээ гарах гэсэн чинь Имэн цөв хийсэн шүү дээ. Тэгэхгүй. Би та цөөнгийн идэхгүй гарч болохгүй. Тэр цөөнг зөвхөн надад л хийчих واخгүй. Цаа цөөнгийн идэл. Тэгээд яг 19 дөө. Тэгээд их тань өөр давхсан чинь би төвчрээ тэгээ би болцооноос хоцорсон. Гүүж байгаа واخгүй. Тань өөрөөр. Тэгээ 20 минут хоцроод айлын хөөрхөө болцоонд өрөө 20 минут хоцорчоод тэгээ ингээл яг централ тавар ингээл лифт онгоолт яваал орсон манай хүн байж байгаа хөө чи ирсэн үгүй би ингээ яваад гисэн эргээ удаад өөдөөс гараа явж байсан боо 20 минут хүлээсэн тийм биз дээ зайл гээд гараа явах гэж хаад тэр лифт онгоогоо таараад тэгээ буцааж очиод тэгээ ингээд тэр чи 9 жилийн өмнө тэр 1 минут зөрсөн бол надад дахиж эзээч боломж олдохгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр ер нь азтай юм шүү. Нөө зүг явбал зөөлөн замбуул юм уу эсвэл нөө тэнэг хүний тэнгэр тэтгэн чинь айл алхин юм байна. Тийм үү? Зүг явбал тэнгэр тэтгэжтэй. Яг үнэ тэтгүүлсэн байх үед те. Тэтгүүлсэн байх үед. Тэр хүүхэд насаас 19 дэх иймэрхүү өнгөрсөн байхаа нэ тийм ээ. Тэгээд өргөжлүүлээд Америкт очиод Дэнүрт очиод байж байгаад их сургуулаа тэндээ төгсөөд би сая яагаад үзчихтэй ус төр яг мэрэгчлэн улс төрч юм байлаа шүү дээ. Улс төрийн шинжлэх ухаан. Обамагийн хүртэл ганаас барьж байсан түүхийг
Тийм ихтэй өстө санаа тийм. Ер нь таатай. бөө Аз юм. Wyoming-ийн их сургууль яг спичийг аап дээр. 5 игнэ хүмүүс байсан байхгүй. Хүмүүст гараа өгдөөс би ингээ гараа өгсөн чи яваад гэсэн. Тэснэ эргэж харснаа босож гарч ирсэн байдаг байхгүй. Би ингээ хамаг чангаар гүдлаа гэсэн чинь like you. Вау. Би тэр моментийг ерөөсөө мартдаггүй. Тэгээд гэхдээ тухайн үед нөгөө амигч амар романтсайз хийдэг. Тэгээд би тэр үед чи арай 17 орой 16 настай байхгүй. Яг 7 оны төсөл 8 оны хинжүүлээр кампайн эхэлсэн явж байгаа. Тэгээд яг ингээ би нөгөө аягүй тийм ерөнхийлөгчний талаар унших сонирхолтой байсан. Энэ үл ерөөсөө яг ийм сэтгэл хөдлөлийн мэрэгжил сонголт байсан. 1962 онд 16 настай Билл Клинтонтэй ингээд Кеннеди гар орж ирсэн юм байна л да. Тэр зургийг ч одоо бүр Google дээр ч гэсэн байдгийг. Миний бол одоо хин нэгний фотограф байдаг л бах та одоо. Тэг хизээ нэгэн цагт гарч ирвэл те. Тэгээд вау. Тэгээд Билл Клинтон яг ингээ Кеннедитэй гар ороод тэгээд ер нь бас улс төрөөр сурыг гэдэг тийм хүслэр эмэлцэлтэй гэж болсон талаар өөрөө номон дээрээ бичсэн байдаг байхгүй. Тэгээ би 16 та Обаматай гар ороод улс төрөөр сурахаар шийдсэн. Гэхдээ төгсөж ирчээ за энэ ер нь миний сонирхтой салбар биш юм байна гэдгийг одоо тий ойлгож байгаа юм да. Гэхдээ яг ойлгоогүй юм шүү. Нэлээ улс төрчөөд штэ сүүлийн үед. Ямар нэгэн байдлаар бид нар бас тий хин бидний төлөөлж ийн өдр гэдгийг харж ах хэрэгтэй байна. Азуур сонирхолгүй үед нь юу гэхээр тэр дотор ороод бас ингээд тий нам дэлсээ. Яг нэг бас хүмүүсийн магадгүй буруу зүрх ойлгох юм шиг магадгүй. Яг ийм шүү. Муу сайн цүнх хөрөгч мэрэгч ярьдаг шүү дээ. Тэг ингээд манай найз нөхөд ингээд бүхэн намуудад байна л да арчилсан Мартин нам гэдэг. Ер нь тэр цүнх хөрнө гэдэг ажил ч гэсэн тийм амархан ажил биш юм бэ. Тэр чинь full time ажил юм байна. Full time. Гэхдээ дан цүнх хөрөхгүй. Тэр чинь бас сүн түшин. Ийм ярьж байгаа юм да. Янз янзын юм хийдэг юм байна. Хэцүү ажил байхгүй цаг гаргав. Жолооч нь машин барь. Жолоочны бүхний зохицуул зар дээр яв. Хизээ гарч ирэх нь хүлээн. Тий. Тэгээд одоо юу ч болж исэн даргыгаа өмөрнө. Амаргүй ажиллаж байгаа. Нар сенс хасаа. Ороос Хэлж байгаа шүү дээ. Шууд улс төрчөд хэлж байгаа юм. ингээд зүгээр бас ойлгох хэрэгтэй манай. Муусан зүгээр хийж болохгүй. Хэцүү байх. Тэр дээш. Тэгэн штэ тий. Би бас нэг юм хэлчих. Манай ингээд төр засгийнхан заяа. Үнэхээр уссаа хөгжүүлэх гэсэн сэтгэл нь байд юм байна. За. Байна. Яг үнэхээр энэ усыг хөгжүүлж яг ур чадвар төрдөг байхгүй юу? Окей тий. Энэ гэдэг чи өөрөө штэ. Хөгжүүлж ийл гэж бодоод идэв юм. Тэгээд тэр бол одоо би бол угаасаа ур чадвар нь байхгүй тэр зүг барих марк тийм юм хийж чадахгүй мөлий. Тэр утгаараа бол миний зүг хаж биш юм байна. Ингээд дураараа ингэ байж байгаа сайхан байхгүй. Тэгэл дарга тэнцүү. Одоо өмөрөх болсон. Яа наа. Гэтэ нэг таны нэг тийм пост байсан шүү дээ. Нөгөө юу лээ 15-аас 20 жил хүлээж өөрийгөө боловсруулж байгаа түвш хүчнэ гэсэн байсан. Одоо тэгээд амарчин саналаа өөрийгөө гараад ирэх үү те. Тэр пост нэг биш үү? Би яг тэр постыг оригиналаар нь хэлсэн. За. Юу аваад оригиналаар нь хэлсэн. Улс төрчид ерөнхийдөө ийм байдаг шүү. Залуусаа юу харж байгаарай. За 15-аас 20 жил хар амиа бодоодох юм. А тий хар амиа бодоодох юм. Тэгээд дараа нь нэг нутаг усмаас ард түмнэ гэсэн сэтгэлтэй болохоор ингээ ер нь улсын хурлд үзье гэж битсэн. Тий. Тэр яг ойлгоод үзье. Яг хэнийг дооёолж ийн, яаж ийн тийм. Яг тэр утгаар нь аахгүй. За ингэ нэг бахан ус төр яриад юм ярьж болж байгаа мó? Энэ сонгуул Монгол болох чахад. Энэний тал дороог л болов шүү дээ. Үгүй тэгээ одоо тэгээд юм ярингуутал чинь зүгээр нэг тал руугаа гаргаад юу ч ярингуут чи мөнгө авсан юм биш үү гэл. Би ч авчлаа яалаач гэж бодож байгаа шиг зүйл рүүгээ. Эхнэр хажуунаас авсан юм биш үү гэж ирээд тий. Англи хэлний багш тий хэдэн жил хийж байгаа? За яг Universal гэж бид төвтэй. Тэр бол байгуулаад 14 оны 3 сард гэдэг чинь 7 жил гарсан болж байна. Манай төв бол 10 онд бол нөгөө анх нөгөө SAT гэдэг нөгөө Standard Assessment Test гэх Америкт одоо манайхаар бол одоо баг Америкийн шиг одоо тийм. Тэр шалгалтанд бол бэлддэг байсан 19-т. Одоо манай шавнаар 17 болоо байлаа шүү дээ тийм. Тэгээд нөгөө 5 угаагчаас шууд багш болсон. Тий 5 угаагчаас нэг багш болж ирсэн. Тэгээд анх тэр цагаас хойш яг бас 10-аад жил өнгөрцөн байна. Гэхдээ тасралтгүй яг 7 жил яг анх байгуулсан. Төвөө нөгөө байгуулснараа ингээ одоо ч гэсэн яг багшлаад ингээд ер нь явж байгаа. Тэгэхээр тий 7 жил тасралтгүй. Би түрүүн сая наашаа ярьж байгаа нэг пост уншаад
нөгөө нэг ингэж юу лээ улс төрийн бас нэг юм ингээд хошигнол маяг юм бичсэн байсан. Нөгөө сургалтандаа 2 цаг багшлаад өөрийнхөө ажлыг байж бол хамгийн муугаар тайлбарлана уу гэдэг. Би нэг эхнэрээ хамаг ажиллаа хэлээд өөрөө 2 цаг ажилладаг. Эхнэр нас танд ажилладаг гэсэн үг. Тий, манай эхнэр угаасаа одоо ер нь хамаг ажлыг нь хийж байгаа. Тий, тэр биш тий. Бид хоёрт нэр энэ дээр нэг гоё юм ирчих гэсэн. Тий. Гоёч баг. Би нэрнээс одоо өдөрт дунджаар нэр 14-өөс 16 цаг л дуусчихж байгаа. Universal дээр тэгэл болоо. Би хамгийн дээд хоёр төвшинг ордог. Агсын дундыг ордог, аялцсан бэлтгэл ордог байхгүй. Одоогоос чинь 16 оны хавар маврын үед гэхэр чинь 5 жилийн өмнө юм шүү дээ, тий? Анх ETV-д ажилладаг байсан. ETV-д өглөө хөтөлбөр хөтэлдэг байсан. 7-оос 9 цагийн хооронд. Тэгээ шууд явдаг. Би ингээд 4 хосттой нэг нь би байхгүй. Өглөө хөтөлбөр хөтэлдэг. Тэгээ тэрэн дээр яадаг вөхөр бас амар том сегментэнд би нэг ингээ англи хэл заадаг. Тэгээ тэр нь манай бас төвийг ингээ хөөрхөн бас нэг зурагт мөртөр гаргаад нэг хөөрхөн нэг төвшин аваадсан байгаа. Тэгэхээр өглөө ингээ 6 цагт намаа гэж машин тэрэг авч яваад нүс телевизээр үнд юм байна, мейкап хийж тэгээд тэгэхээр би нэг 5 хас мас гэж босч байгаа. За тэгээд 9-гээд 9:45-аас манай эхний анги ордог. Тараад явж байгаа. 11:45. Миний хоёр дахь анги 12-оос 2-ийн хооронд ордог. Гурав дахь нь 2-оос 10-ийн хооронд ордог. Дөрөв дахь нь 4:15-аас 2:15-аас 2:10-аас 4:10-ийн хооронд ороод 4:15-аас 6:15 ороод дараагийн анги 6:30-аас 8:30 ороод нэг хэсэг 2 сар 8:40-оос өрөө 10:40 ангид явдаг гэсэн. Тэгээд би тэр хичээлээ бүгдийг нь өөрөө ордог. 7 хоногийн 7 өдөр. Тэгэж явдаг байсан цаг үе. Тэгээд тэр бол бас эргээ бодоод ахад бас их хөдөлмөрлсөн ч гэсэндээ нөгөө их биш ухаалаг хөдөлмөрлөх ёстой гэдэг нэг концептыг би хожуу сурж байгаа байхгүй. Менежмент муу гэх юм байна. Тэгэхээр ингээд цаашаа ингээд гоё одоо юу гэдгийг өөр яг тухайн левелд таарсан мэргэжлийн багш аваад тэгээд тэр болгоныг ингээд хариуцж ажилласан л яг манай ихнэр байдаг. Энэ үгээр баг худлаа гэж би бодож байгаа. Хүн ингээд нэг дуртай ажиллаа хийхээр үлдсэн насаар ажиллаж шаардлагагүй гэдэг шүү дээ. Буруу менежменттэй бол дуртай ажиллаа дургу боллоо. Ажил бол ажил шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ яг дуртай байхын тулд давхар чинь зөв менежмент байх хэрэгтэй. Тэр уянгалсан юм пост мост би ерөөсөө ингэж айгу итгэх дургу хүүхдүүдийг айгу мунхруулж байгаа байхгүй залуу хүүхдүүд тий. Тэгээд эргээ харахаар одоо бол айгу одоо харьцангуй одоо завтаа гэх юм уу өөр ажлууд дээр комеди момент ч юм өөр ажил дээр төвлөрөх боломж гараад ирлээ тий. Одоо залуу хүүхдүүдэд айгу их нөгөө нэг одоо олонний танил хүмүүс инфлюенсерүүд гэх юм уу тий. Тийм үг айгу дургу шүү. Ари хүмүүс айгу тэгээд байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг ментор гэдэг тэрийг юу гэж боддөг вэ? Ментор ч нь болъё гэлээ. Нэг айгу их тэгээд тэр зөв юм шүү амаа. Одоо ментор гэдэг чинь. Гэтэ тэр нь ямар нэгэн шалгуур байх хэрэгтэй юу? Тэрэн дээр юу гэж боддөг вэ? Одоо нэг юм Жак маа нэг тэгж зөвлөд өгдөө шүү дээ. Нэг 25-аас 30-ийн хооронд гэдэг үлээ 30 хүртлээч гэдэг үлээ нөгөө айгуу тийм зөв хүний доор ажиллах хэрэгтэй, зөв ментортой явах хэрэгтэй. Би тэрийг зөв байх гэж бодоод байгаа. Энд гэхдээ нөгөө дутуугийн комплекс өнцгөөс биш магадгүй. Би 22 настай Universal-ийн нэс баг. Тэгэхээр ойлгохтой ментортой болж юусэн амжаагүй. Тэгээ зүгээр эргээд бодоод ахаар бас байсан бол миний ахих хурд бас илүү байх байсан юм болов уу? Би илүү сахлах баттай байх байсан юм болов уу гэд зүгээр харамсаж байгаа биш. Зүгээр хүн нөгөө байнга ингэж бол илүү байх өөрт анализ байх байсан болов уу байнга бодсон шүү дээ. Одоо Америкт ч гэсэн надад ажиллах боломж биш. Би Wagenlander Heister Camp гэх компанид бүр ажилд орсон. Бас хөөрхөн өндөр цалинтай байж гинт Монголд ирсэн байхгүй. Тэгээ Америкт ажилласан бол яах байсан бол гэл тий. Магадгүй одоо Wall Street-д ажилласан бол боломжууд зөндөө л байсан. Тэгэд яагаад Монголыг сонгож хурж ирсэн? Тийм компани. Одоо ингэ бодохоор сонирн богоц. Хүмүүс ингэдэг байхгүй шууд өнгөцгөө за гадаад байсан гарууд гологдоод ирж байгаа шүү дээ. 12 оны 5 сард ирж байгаа шүү дээ би. Би яг 9 жилийн өмнө Монголд ирж байгаа. 12 онд их сургуулаа төгсөж шууд ирсэн. Ер нь тэр үед маш олон залуучууд ганц Америкч биш, Канадаас, Японоос, Англиас, Сингапураас гээд Монгол руу ирсэн. Юу гоё ажилд орсон. 11 онд яасан гэхээр манай Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 17% өсөлттэй байсан. Энд их хідээр Катарын араас 2 дорхоо. Нэг хэсэндээ тухайн үед тийм ээ одоо сайхан баяр цогт баяр элбэг дорж энэ хүмүүс бол юу ярьж исэн гэхээр бас тухайн үед бодит байхгүй. Энэ дэлхий дээр байхгүй эсвэл next big thing Улаанбаатарт Монголд байна. Энэ магадгүй жижиг дунд төвшний дарга нар бүгд л ярьж байсан. Аливаа улсад олдохгүй 5-600 жил
болтохгүй. Нэг олддог ийм боломж. Эдийн засгийн хувьд. Тэгэхэд дараагийн баг Нью-Йорк болох зүгээр потенциал нь харагдсан бол харагдсан. Ийм цаг үед тухайд их сургууль төгсөж байгаа хүмүүс за би тэгж Нью-Йоркт аль хэдийн алаан болж байгаа газар очижснаас Монголд мянган боломж өгнө гэсэн. Анх бизнес эхлэхэд боломж байсан уу байсан. Одоо ч байгаа. Тэр үе 9 жилийн өмнөх шиг ингэж бол айхтар ярихгүй ч гэсэндээ асар их боломж зүгээр байгаа байхгүй. Тухайд бол хамаагүй л оптимизм тэр өөдрөг байдал илүү өндөр байсан. Учираас ирж байгаа байхгүй. Эргээ бодоход би тухайн одоо цаг хугацааг ухрааддаг бол яг л адилхан шийдвэр гаргах байхгүй шүү дээ. Яг л хин хаан өсөлт байна гэдэг. Энэ дэлхийд хаанч ажиллаж болох хор байж та одоо бидний одоо ингээ гадаад төгсөж байгаа залуучууд тэгсэн чинь тэр Монголд нь тийм болох. Бүр амар болох шүү дээ. А гэхдээ нөө Монгол юмнууд нь мэдээж хിവэрээ байсан. Тэрэн дээр бол гиндээ түрээд ирчихчихлээ байгаа юм л да. Айгууг ажлын ярьсанд ороод үгүй зөндөө байна шүү дээ. Монголд хурж ирээд нэг хэсэг хугацаанд ч юм уу одоо бизнес эхлүүлчих байсан ч юм уу би яах гэж Монголд ирвэ гэсэн тийм харамсалт төрж ирсэн. Харамсал бараг төрж амжааг байх. Яг л 2-7 хоног л шууд их нэртэйг танилцчихсан байхгүй. За яг гоо тэгсэн. Гэхдээ нөгөө тэгээд яг ажлын хувьд дээр. Тэг ажлын байран дээр бол Universal-ыг байгуулсан байгуулалт бол зөв шийдвэр гаргасан болоо да гэдэгт амар эргэлзэж байсан. Ер нь тэгээ яг юу гэмдээ за ямар ч үсэн ирсэн юм чинь эцсийн үзнэ. Ямар ч юм хор харна шүү дээ. Эцсийн үзнэ учир нь олдно гэж байна. Тэгвэл байгуулсны дараа ч гэсэн тэгээ эхэндээ амар хурдтайсэн байна. Байгуу болчих юм байна гэж гижил буцаар нэг жоохон илтэй өмнө явж ирж шүү дээ. Тэгээ ингээ нөгөө дээшээ доошоо явж явах бүх одоо мөчлөг дотор ч хүн бас өөрийнхөө сайнтаа муутай давуу тал сул тал бүгднгийн ингэж таньж мэдээж ингэж маневрлдаг юм байлээ. Тэгээ одоо харамсна уу гэж асуух гэдэг шүү дээ. Тиймэрхүү үед бол айгүй их шүү дээ. Тэг хүн л юм чинь тэгэл өдөр болгон ингээл гоё хаппи яваад ингэж байхгүй шүү дээ. Гой хүүхнүүд харсан чи догтлаад авийн юм бүүж яриад шүү. Нэрээ ёстой хинт ч ярьж байгаа юмнууд ярьж шүү одоо. Джеймс Джонсон мос нэг хинч мэдэхгүй шүү. Энэ судалсан байхгүй. Манай найз нар бол айгуу сайн мэдтэй. Бүр нэг юу гэдэг вэ? Би ихтэй энийг хасчихлаа. Оруулсангүй. Жохон сайд түүх гэдгийг нөгөө дүү маань төрөөд удаагүй бас бурхан болцсон байхгүй. Тэр төрөлхийн том юунаас болоод. Тэр бүр Джеймс Джонсон монсон ч бүр ингээ намайг тайлбарлаж байна. Бүр тэгжсэн юм шүү дээ. Би нөгөө хуульч болох мөрөөдөлтөө. Тэгээд би нэг өдөр NBA-д орохоор чи миний агент болохоор болоо гэж. Йоо, одоо яваад байсан. Би тэр ярьсан нэг бол. Тэгээд би гэхдээ зүгээр энэ тайдл ич жоохон одоо ичмээр их юм уу. Би дотроо боддог. За би яг одоо сургуультан сураа хуульч болчихно. Энэний NBA-д орно гэж. Денверт тийм олон жил амьдэрсэн юм чинь тэр шалтгааны улмаас Денвер баяг дэмждэг басна уу? Мэдээж. Бүр яг тэгэхээр одоо хэд орчим нас 12 таагаас ахвал. Тий, одоо яг нөгөө намайг очиход нөгөө Денвер Кливленд хоёр нөгөө 17-65 амжилттай хамгийн муу юутай. Тэгээд тохоо энэ драфтын нэгээр LeBron Кливленд руу яваал тэгэл Дарко Детройт, Денверт Мelo хоёроо л те. Крис Бош Торонто руу Wade. Тэгээд нөгөө яг Pepsi Center яг дөнгөж анх ингээл 2003 оны 10 сарын дундуур ингээл дүүрж эхэлж байгаа. Тэгээ би нөгөө анх яг тэгээд сагс үтсэн байхгүй. Тэгээ Carmelo Anthony гэдэг нөхөр амар од бүр ингээл одоо гудамжаар явахаар бүх монстер дээр бүх сонин сэтгүүлийн нүүр мөрөн дээр те тэг тухайд нэг 19 дэх банд гэж бас мдээгүй. Би жоох хөөхөд гэхдээ ингээл 19 дэх гэдгийг сонсвол вау гэл миний бүр хамгийн анхны сагсны бүр дурсамж өгдөг байхгүй. Нөгөө яг Lakers-тэй тоглож байгаад бас хин Kobe John Barry-гийн дээгүр яг гейм winner-ийг тэрний өмнө Melo адилхан 99 болгож тэнцүүлээд тэгжсэн юу. Тэ мэдээж Denver юу байдаг. Тэгээд нөгөө 25 дугаар манай суугдар altitude телевизээр Denver-ийн тоглолтууд гардаг тийм ээ. Тэгэл одоо бүр Santa Monica-гаас нь одоо 18 жил үү? 18 жил болж шít. 19 тэгвэл тэ 18 дахь удирдал нөхгүй тий. Шууд ингээ энэ бээр орчих юм уу? Нөгөө комедигийн жоох ярих гэсэн. Яг уу. А тийм. Тий. Тэг ах тэ дундуур нь явж болно шүү дээ. Болох уу? Тэгэл авчлаа шүү тэнэс. Үгүй хэдлээ зүгээр ингээд чөлөөтэй яа тий. Гэтэ ер нь комедиг бол их тийм ярьдаг юм биш шүү. Зүгээр хэдлээ дундуур нь ингээ фан байгаа чинь л бас нэг төрөл байхгүй тий. Гоё фан л ойлгочвол би фан байгаа. Comedy тэгээд хийхэд
Тэгвэл одоо нөгөө нэг ингээд одоо нэг түүхүүд эдэн штэ нэг манай ээж тэгээд аа тэгээд тэдрийг бэлддэг бичдэг. Бүгдийг бэлдэн штэ. Ер нь бол бүгд тэр үнэн юм байт юм. Үнэ. Бүгд зохиол юм байна. yes and no гэж хэлмээр байна. За. За ерөнхий нэг сетап авчиж байгаа. Ерөнхий сетап авангуудаа за одоо нэг Монгол ээж гадаад ээж гэж байлаа шүү дээ тийм үү. За тэгэнгүүт мэдээж нэг ялгаа байгаа шүү дээ тийм ээ. Монгол ээж ингээд гадаад ээж. За энэ дээр инээдтэй ойлгохын тулд яаж давслах вэ? Тийм үү. За эсвэл ингээд бид нар ингээд нэг улсын хурлын чуулган үзэхээр амар ойлгомжгүй байдэн шүү дээ. За тэгэнгүүт за би өөрөө бодож байгаа. За амарчаа. Чи хийж чадна. Өөр хинч хийж чадахгүй. Яг яаж явах вэ? Тэ? Чи хурдан ярьж чадах уу? Тэгвэл энийг яаж бэлдэх вэ? За тэгэнгүүтээ тэн дээр чи нэг жоохон давслах хэрэг гарч байгаа байхгүй ингээд хуулийн амар ойлгомжгүй баталдаг те гэд ингээд хүмүүст ингээд төсөөл өгчлөө шүү дээ тийм үү? За тэгэнгүүтээ хурлын дараа гарч ирэнгүүтээ тийм ээ. За хууль зүйн байнгын орны саналыг татгалзахгүйг дэмжихгүйгээр санал урья. Би энэ ч ингээд за өчигдөө юу болоод байгаа вэ гэх хууль зүйн байнгын орны санал дээр за санал урья. 75 гишүүнээс 44 гишүүн оролцоод 18 гишүүн оролцоод 26 гишүүн хууль зүйн байнгын орны саналыг татгалзахыг дэмжихгүйгээр санал ураасангүй. Ингээд нэг иймэрхүү маягтайгаар ингээд нэг бэлдсэн шүү дээ тийм үү? 6 сар бэлдсэн гэсэн тий. Үгүй тэр чинь морь тайлбарлаг шүү дээ. Морь тайлбарлаг. Бас өөр байхгүй. 797 номертой ногоон цамц өгдөг морь сквадр амгийн сквадр юм яриад Монгол улсын газар энийг бол 6 сар бэлдэж байгаа. Нөгөө хууль зүйн байнгын хороо гэдэг чинь шүү дээ тийм үү? Тэгээ хууль зүйн байнгын хорооны саналыг татгалзахгүйг дэмжихгүйг дэмжсэнгүй гэд ингээд ороод тийм үү? За тэгэнгүүт ямар ч ингээд мэдгүй гişүүн тэнцээ ингээд явж байгаа. За аль конопны болоога дарангууд намынхнаас зөрөө явчихдаг мавчдаг гэд. Тэр болгон дээр чинь жоохон давс орж ирж байгаа. Гих мэдчлэнгээр. Тэгэхээр нөгөө ингээд тэр бэлдэж байгаа дундуур нь ингээд гацаж бацаад тийм ээ. Айгүй их юм бас болохын хувьд бол болно. За гэтээ комедийн болгон бол өөр юм гэсэн бас нэг юу ах шүү байгаа. Нэг өнцөг ах шүү. Би бол ингээд улс төрийн жоок мокийг бол ингээд хийх айгүй дуртай байдаг байхгүй. Эсвэл улс төрч мөрчдөг оруулаад ч юм уу тийм ээ. Өөрийнхөө тоглолт моглолтын дээр бол тэгжсэн шүү дээ. За ингээд та бүхэн анзаарж байгаа хамгийн их амраа гарсан, хануу гарсан, төөгөө гарсан тий. Араас нь би гараад ингээд царай нь ингээд улам харлаа дарк болж байгааг анзаарж байгаа бох. Миний араас дор чанд гişүүн бэлдэж байгаараа гэл. Үзэгчд ингээд тэрэн дээр бол гоё хүлээж аваад ч үгдэх юм аа. Тэгээд нөгөө янз бүр. Одоо манай идрээ бол жишээ нь ингээд айгүй мондог нуглаа хийдэг байхгүй. За Монгол охтууд ч юм уу Монгол ах нарыг ярьж байгаад ч юм уу тий. Тэгэнгүүт дахиад наанаас нь оруулж ирээд хүүхдүүдийг нь оруулж ирээд хэрвээ ингэсэн бол гэл тийм ээ. Содом одоо төөгөө бата ингээ бүгд өөр ингэсэн ингээ тийм бас нэг жоок бэлдэх онцлог байгаа юм л да. Сая тэглэн штэ нөгөө нэг ус төрчдийг ингэж оруулж ярих туртаа гэдгсэн штэ. Хэр их ус төрчдийг тэгж оруулж ирсэн бэ. Тэгээд ус төртөөс залгаад ингэ загинжсэн тийм түүх байгаа. Байхгүй те. Гайгүй те манайд. Манай байхгүй те. Гэхдээ зүгээр яг уу одоо нэг улс төрчдийн дүү мөнэр гэдэг юм уу нэг хамаатны дүү мөн ч юм уу хаяада зүгээр бас найз нөхдөсөлтөө манай ахыг жоохон өгшөө хайрхан хөө өдр гэж зүгээр тэр үл нэх юу биш нэг бэлэгт гişүү мишүүний талаас ирээл тийм ээ ингээ орчуулаад байна инээ тэрэ цэнгэлш мэнгэлшийн нөхдүүд тэр бол гайгүй би нэг ийм үзчихсэн болов уншижсэн болов ямар ч сан одоо нэг комедийн нэг улсын их хурлын гишүүнийг нөгөө илэрхийн тулд зөвшөөрөл авч исэн гэд. Тий, тэр бол бас л жоохон дарангуй нийгэм л шүү дээ, тийм ээ. Энд чинь комеди урлаг гэдгээ нөгөө хүмүүс амар шууд ойлгоод байдаг байхгүй. Монгол ээж гадаад ээж гэж ярих гадаад ээж рүүгээ зайлахгүй юм айлахгүй ингээл амар шин дарк хүлээж аваад байна шүү дээ. Энд чинь нэг төрлийн бас л нэг урлаг явагдаж шүү дээ, тийм ээ. G-миг, Rocket Bay-миг хүн алан тална гэж дуулахаар хинч яг жигнэсээ яг алангаа бодохгүй гоц тээ. Тэрнтэй адилхан тэрийг бол нэг амар шууд хүлээж аваад авах бас хэрэггүй юм шиг санагдав. Тэгээ би бас яг тэгж хүлээж авдаг хүмүүсийн нэг нь байсан шүү гэдэг байхгүй. юм шиг үү? Комеди ингээд Монголд орж ирж байхад хүмүүс ингээд комеди хийж яхад би яг тэгж бодож байсан байхгүй. Зүгээр л нэг ингээд босон түүхээ яриад ингээд ямар ч тийм ойлголтгүй бүр юу юм биш. Тэгэхэд ингээд ийм амар ийм байхгүй. Ийм байхгүй. Би одоо ингээд шүү дээ, би зүгээр үзэгчдэд одоо энийг харуулад байгаа шүү. Тэгэнгүүт шүү дээ. Дискотцсон. Одоо тэгэнгүүт биш үү нэгдүгээрт заяа. Би одоо ингээд энэ ч үеж ш тийм үү. Eating healthy joke, эрүүл яах жоох me versus ангууч гэвчсэн. Энийг амар гоё joke байгаа заяа. За тэгээ биш үү ингээд notes харна ш. Нэг notes руу орно ш. Манай аав 30 настайд ингээд хоёр хүүхэдтэй байсан. Ямар ч мөнгөгүй амьдрах газаргүй би ч гэсэн адилхан гинэ юм бичиж. За тэгээ бичсэн байгаа байхгүй юу? 80 2000-ад оныхны joke гэж байгаа. Нэг дотор нь оронгууд ингээд
Энэ утас бол зүгээр юуны түүхийн ордур гэдэг шиг одоо энэ бол их Тэгэхээр энэ бол ингээд ийм их юм байгаа аахгүй. Тэр нөө эд яхта шууд уцаа хийсэн гэсэн яасан. Тэр чигтээ хайсан л та. Тэгээд Энэ манай хүүхэд унгаагаад азар 9 давхраас унгаасан чинь 6 давхар авцсан өнө ойгоод тэгээ унаад овоо 3 давхар лунсан гэсэн үг. Тэгээд нэгдүгээрт энэ бол айгүй их тэгэж нааш цаашаа айгүй их юм ингэж бичиж байгаа. Хоёрдугаарт нь болохоор энэ нөгөө айгүй их нөө тактик байна л да. Бид нэр одоо харьцангуй залуу одоо урлаг тийм ээ. Монголд орж ирээд одоо 7 жил мэл болж штэ одоо бол тийм үү. Одоо бол дөнгөж 2хан клубтэй. 2 клуб салхал Пүүха гэжсэн энэ чинь салбартаа хэрэгтэй байхгүй. 2хан комеди одоо major clubs гэх юм бол тийм ээ. За тэгэнгүүт энэ дээр яг юу хэлэх гээд байна гэхээр зэрэг хүн одоо инээлгэн гэдэг нь одоо хүн уйлахтай харьцуулах юм бол хүн ингээд ямар нэгэн байдлаар юм алдуул. Хайртай хүнээ алдуул ч юм уу ямар нэгэн алдуул үйлт юм байна. Уйруул үйлт юм байна. Эсвэргээрээ. Гэвч чи инээд гэсэн чинь амар олон шалтгаанаас болж хүн инээдэг байхгүй. Үний юм сонсоод инээдэг тий. Гин төсөөлөөгүй юм сонсоод хитрхи дэврэгдсэн. Хитрхи эсвэл хангалттай нөгөө дутуудуулсан юм дээр ч гэсэн инээдэг шүү дээ. Ингээд амар их байдаг байхгүй. Тийм байна. Тэгэхээр энэ нөгөө бас хөөрхөн тарих ажиллана гэсэн үг. Тийм. Одоо хүмүүс ингээл муу алиалагч гал муу маазрагч ингээд эн чинь зөвхөн нэг хэсэг нь. Зүгээр алиалж тийм ээ. Алиалагч хүн болвол мэдээж огт юм ярихгүйгээр инээлгэн гэдэг чинь нэг. За ахаа зүгээр далчганж инээлгдэг нь байна. Ингээд манай хошуурлагийнхан ч гэсэн өөр. Stand up comedy өөр. Ингээд яг хуу ингээд энэ болгоныг одоогийн байдлаар мэдээж хүн болгон мэдэх албагүй бах. А мэддэг нь бас байгаад байна тийм ээ. Одоо ингээ манайхан сураад байна шүү дээ тийм ээ. Хувьсаад байна. Sense of humor. Хүний тэр хошин шогийн мэдрэмж гэдэг чинь бол одоо бүр хоёр хос хамт байх уу нийлэх үү гэдгийн хүртэл хамгийн том хүчин зүйл гэж байгаа шүү дээ. Адилхан байх нь тийм ээ. Тэгэхээр бол энэ маань бол өөрөө асрын хөдөлмөр ордог нарийн. Тэр нөгөө бэлдэхгүй бас нөгөө одоо манай төөгөө бол аягуулаа гэдэг improvise гэж ярьдаг. Үзэгчтэй харж байгаад бол хийдэг. А гэхдээ дэлхийн том комедианууд ч гэсэндээ хэрвээ халдсан нөхөр болох юм бол ингэн миний яриг таслах юм бол ингэн хоцорж инех юм бол ингэн төрүүлж инех юм бол ингэн дотор бүгдийг бэлтэж байгаа шүү дээ. Асар их ажил орно гэсэн. Тэгэхээр ч бүр маш их хөдөлмөр юм шүү те. Харин тийм. Ингээл бодоод үзэхгүй та нар тайсан дээр гараад хүн энийг мэрч инехгүй бол яах вэ гэдэг чинь. Тийм. Бантахгүй яах вэ? Тэгээ ингээ бодоод үз. Би бол хамгийн лаг нь бол хаа байсан болоогүй. Монголдоо шүү дээ. Бүр хаа байсан. Тэгэхээр Монголда бүр хідүүлэх нэ шүү дээ. Хідүүлэх нэ. Миний хувьд сая өөрийнхөө тоглолтыг би 10 сар тэгээд зайсан хэлтэн хийж байгаа байхгүй. За 60 минутын сет бэлдсэн. Хүмүүс инээд минутыг нэг 82 минут болж байгаа. 60 минутын материал бэлтгэж 180 жоог бэлдэж байгаа. Минутанд 3 20 секундын давтамжтай л нээлэх ёстой. 60 минутын турш гэж бэлдэж байгаа. А хэр одоо нэг үгтэй 80-аас 90% донживэл би бол баярлж байгаа байхгүй. Ер нь бол 100% л онохож үзэн шүү дээ. Мондгууд нь бол тийм ээ. Тэгэхээр би яг энийг хэлээд юм гэхээр ийм бас ажил ордог юм аа. Зүгээр нэг хэдэн баг нэр ингээ балаараад яриад байдаг гэхээс илүү бас л хөөхөн 15 минутын сет бэлтэнэ гэдэг чинь бас хөөхөн ажил орно. Хоёр холбоо салцсан гэдэг холбоог нь нөгөө хоёр саксны холбоо гэдэг шиг тэрийг бүр тэгвэл бүр албаар салгаа хийсэн юм шүү те. Албаар салгаа хань охтуудын чинь жоохон ховонд дуртай. Яагаад салсан байхаа? Санаандгүй байж байгаа сална гэж байхгүй л те. Тэр хоёр чинь сүүлдээ нөгөө лайв хийгээдсэн шүү дээ. Та чи яг нөгөө шалдан зургууд дунд явсан тийм. Тэгсэн. Тэр гэхдээ фотошоп зураг шүү. Оо тийм үү? Хөөе, ахаа тэр зургийг хараараа. Ханууд тийм гоё өгцөг байхгүй. Тэрийг хэлчихэ. Тэгээд дээрэс нь би ингээ хойдолд нь ингэсэн байгаа зөө. Би доороо бүр хар джинстэй байсан. Оо за. Тэр чин хойн зогсож байгаа юм чин. Тийм гоё би хаа бас байхгүй. Тэгэхээр угаасаа харваас фотошоп хийсэн шүү дээ. Дээрэс нь тэр бол нөгөө reborn гэдэг те. Ахаад яаж байгаа. Энд чинь нөгөө амар хөөрхөн юм маркетинг стант яваад шүү дээ. Тэрийг бас л манайхан шуудаар ойлгоод пүү па гэж. Тэр амар сайн тийм нөгөө маркетинг болж. Одоо хүртэл ингээд яг яриа байж байгаа. Тий. А хоёр клуб яг ингээд цалаад ингэж байгаад би бол юу вэ? Би Denver Houston Rockets-ын тоглолт үзэж байжсэн байлээ яг. Pepsi Center-т. Тэр шиг өндөр. Тэгээд яг ирсэн чинь ингээ хоёр клуб ингээ хоёр талдаа салцсан. Тэгэл за яах вэ? Би ингээ бүгднтэй амар гоё харилцаа. Би одоо хүртэл амар гоё харилцаатай. Би бүгднгийн хурман дээр үрсэн тийм ээ. Ингээ хоёр талдаа байгаа ч гэсэндээ. За тэгээд ер нь бол яах вэ? Нэг юм шийдвэр гаргаж байгаа юм л. За амарч яах юм? Тэгээд айлын сонгох юм. За тэгэнгүүт ер нь comedy lab-нус илүү challenge юм байна. За. Юмыг ихнээс нь босголцсон гэдэг тийм ээ. Бата идрээс одоо идэр эсрэг бол юу ч байхгүй байхгүй. Харин ч бүр ингээд идрийг бол би ингээд бүр
Уусаал анх фан байсан, одоо ч фан нь Батагийн ч гэсэн тий. Одоо эднэртээ одоо өрсөлдөнө гэж ярих нь хаашаа чинь. Гэтэ ер нь тэр хэмжээнд болох гэж үзье. Нэг талтай биш. KD-гийн эсрэг шийдвэрийг гаргасан байхгүй. Тий. Тэгээд тэгээ гоё үзэлцээ. Тэгээ яг тэрний үр дүн нь бол анх яаж мэдрэгдсэн гэхээр 19 онд штэ би нөө хормоо хийгээд хормын спешиал гээд хийж байгаа байхгүй. Бата хажууд урлагийн хүн гээд яг нэг өдөр нэг цагт тэгээд ахаа хоёр дахьыг хийсэн чинь ахаа нэг өдөр нэг цагт тэгээд гурав дахь нь яг нэг өдөр нэг цагт ингэж таарад. Гурав дараалаад амарчин Бата хоёр зүгээр үзэлцэн гэж хэлэхгүй. Бата бол загалмаас эцгэн заяа. Зүгээр яг энэ үзэгдэл дээр сонирхолтой санагдаад байдаг. Гурав дараалаад Comedy Lab, UB Comedy-д айл комедийнх нь одоо мини спешиалуд тал дүүрсэн байхгүй. Яг тал 100% дүүрж байгаа. Хамтдаа байсан бол тэхгүй байна гэдэг зүгээр одоо ойлголт орж ирж байгаа. Шинэ жил мөлийн оройч гэсэндээ хоёр талд ингээд дүүрцсэн тий. Нөгөө талд бол үнэхээр мундаг гайхалтай нөхдүүд байгаа. Суралцмаар юм айгүй их. Манай талд ч гэсэндээ айгүй мундаг залуучууд байгаа. Тэгээ нөгөө энэ дээр бол нэг хоёр таллаа дайсгалцаад байгаа юм аахгүй. Бие биенийхээ хормон дээр очдог, бие биентэйгээ гоё хамт төрсөн өдөр тэмдэглэдэг. Монголч нь жижиг гин штэ тэгэл. Хоёрыг тэгээс сенсацлж байгаа. Тэгэл гайг болсон шүү дээ. Гэхдээ тэгээ яг муудалцаас авсан юм шүү тий. Нэг амар одоо манайхаас одоо дарга гэхэр хийн. Тий одоо дарахгүй мó. Дарахгүй гэдэг юм шүү дээ. Захирлагдчих чинь боол штэ манай бол. Хамаг юм гэдэг. Тий 7 хүн байгуулсан тий долоолоо тэнцүү одоо эрэхтэй долоолоо тэнцүү ашиг хаваадаг. Өгөө төгөө битэрэлсэн. Төгөө идрээ бид гурав. Би яг өөртөө ч уулзах юм бол нэг юм асуу гэж боддог байхгүй. Өөрөө бас багш тийм үү? Тий. Тэгээ бас комедиан тий. Тэгэнгүүт багш хүний ёс зүй, комедийн хүний ёс зүй хоёр хоорондоо хэр одоо нөгөө нийлж хэр гайгүй байд юм болоо. Жишээлбэл би бас өөрөө багш байхгүй юу? Тийм учраас хитрхи задгай, хитрхи назгай, хитрхи нэмэх 18 ч юм уу те. Тэгж маазархаас жоох имээдэг, жоох айдаг гэх юм уу те багш хүний үед. Яг тийм амар загин жаам шиг байна. Улс төрийн царайд орж битээ улс төр царай гаргаад та яаж байгаа өөдөө сараа. Би өөрөө гайц бүр ингэж шүү дээ. Багш төр гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт жоох имээдэг болгоод одоо нөгөө нэг талаас нөгөө шавнар үзчихэл те. Багшаа та юу яриад байгаа юм? Одоо ээж аав дээр одоо жишээл адаглаа тэр хүмүүсүүдээ ээж аав үзэж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү тал дээр та яг ямар өөрөө яг ямар байр суурьтай байдаг. Одоо энэ баг ийм нэмгэнэл зай байгаа бох тоо. Нэгдүгээрт би бол өстой нэмэх 18 баг ярьж үзег баха. Би өнөд сая нөө өмнө бодсон. Ярьжсэн чинь нэмэх 18 ярьлаа гэдэг. Тийм жоокгүй бол манай үзэж байгаа хүмүүс үйл сануулаарай. Би нэрнг хийсэн биш магадгүй. Би зүгээр клуб дээр хаяад хагасааны орой нори найт. За өнөөдөр бичлэггүй орой штэ гэдэг ингээд зүгээр ганц хоёр юм ярьдаг. Гэхдээ би ерөөсөө хийж байгааг баха. Би тэр 20 спешиалийн төгсгөл дээр нэг баахан хараадаг нэг зүгээр тэр чинь Монгол залуучууд нэг иймэрхүү маягаар хараадаг гэдгийг үзүүлж өөрөө ингэж харааж ингэж явж байсан. Нэг хараалч ус нэг хэлэх гээд ийдгүй штэ. Тэг нэг нэмэх 18 бас ярих гээд ийдгүй. Комеди дээр бол яг мэдээж зүгээр түс тас хийдэлэн зүгээр панчлайн амар хүчтэй болохыг боддог. Ангийнхандаа бол илүү инспирэшнл талаас бас байхыг боддог. Гэхдээ би анги дээр бол урлах үедээ урлал, маазрах үедээ маазраад яг нөгөө хүн юм баг зүгсгөө. Яг байгаагаараа. Яг байгаагаараа ангийнхантай манай ангийнхан ч миний маазралыг ойлгож үлээ. Би ихтэй маазрлаа гэд яг бүр хитрхи яагаад ахгүй. Гэхдээ ингээл 16 мургаатай банд дээр чи яасан энэ чиний краш юм уу гэдэг. Ангийнхантайгаа тэр бол хөөхөн тэдний чинь хилээр яриад байгаа байхгүй. Тэр одоо гой халуун дулаан уур амьсгалыг бол хичээл дээрч бүрдүүлэхийг боддог. Угаасаа комедийн анх комедигийн тайзан дээр гарахаас өмнө л айгүй олон жил яг л тийм л байсан. Тэгэхэд тэр бол яг тайзан дээр ч гэсэн айгүй ойролцоо. Заавал маш нэмгэн бах. Ёс зүй талаас нь бол би тэр ёс зүйг бол баримтлахыг боддгийг. Би ихтэй өөрийгөө бол тийм нэг амар гигант цагаан амт шиг би ёс зүйтэй энэ төр гэж бол хизээш итгэхгүй. Ер нь амьдрал дээр байгаа юм бодтоор хэлчихдэг. За бид нар бүгдээрээ л адилхан тий ингээл уух үедээ уугаал та нар ингээл юу яд юм биш харах үедээ хараад юм биш хүнийг бити шөөмжилж шүүжээ гэдэг мессежийг бол сошиал медиагаар аль болох хүргэхийг боддог шүү дээ. Баг зүүх бол хизээ нэгэн цагт тэгэл тайлагдана гэж боддог л зүйл л дээ. Тий. Яг гоо. Өөр хичээл орсон юм шиг санагдчихлаа.
Нөгөө миний ярианы темп жоохон Одоо яг нөгөө танхим багш гэдэргээд гисэн чинь зүгээр Шууд тэр темпэнд ороод байна уу юу? би нөгөө багш ярьсан яг өөдөөс нь яг нөгөө багшийнхаа юугаар яриад. Багш болохоор ингээл хоолой нарай өөр болчт юм байна те. Би сая ангимаг анх удаасаа ийм хоолоогоор Нэр тийм багш шүү. Би яг би өөр манай ангийн нэг хүүхдээ хэлсэн байхгүй. Яг ингээд комеди дээр хийж захт ч те. Яа тийм манай хүүхдүүд яагаад ийм гоё хүүхдүүд сингл байдаг би араас нь ингээд гоё жокнууд юм. Ингээд ийм тайзан дээр багт ч өөр шүү дээ. Яг ангийнхантайгаа ингээд уулзаад яг ингээд ярихаар за манайхаа ер нь гадны хитэд сургуулиуд та бүгдийг ямар характертай гэдгийг чаарч. Яг ингээд ярингууд те. Бөөнөрөө яг ингээ багаагаар ингээ нэг өөр юм шиг байгаа. Тэр би өөрөө ирэхгүй л нөгөө яг тэр ярианда автал тийг яриад байдаг. яг тэгээд Тий. Гэл найз нөхөд мөхтэйгөө уулзгаар чи нэг одоо эрэхтэй одоо хүүхдүүд ч гэсэн стил бид нар чинь 30 харцсан эрэхтэй хүүхд л байхгүй юу. Тэгээ шууд харааж мараагаал ороод гэл найзтайгаа уулзал тэгэл явчихдээ шүү дээ. Тий. эрэхтэй юу том болт уу гэдэг үстэй. Тий. Эхний 50 жил хэцүү үг шүү дээ. 30 настай ихтэй хүүхд үрчилж авахыг нөхөрт гарах гинэ гэдэг гэсэн. 2-30 настай эрэхтэй хүүхд урчилж авсан уу? Аагүй л. Аагүй. Одоо доошо. Бидний үеийнхэн дууссан. Дууссан юм. Ажилтан дууссан. Одоо 18 та боо өрчилж авах хэрэгтэй юм аа. 18 жоо хэдэн оных вэ? 2003 оны хүүхдээ. Яа зарэж тийс. Нөгөө юу штэ бэлгийн чадамж нь сайн дээр байгаа. Яг өсдөг дээр байгаа гэж. Тий, нөгөө ядардггүй дээр байгаа. Юу гэсэн ч үгүй би өөр амир эвгүй амир. Манай нэвтрүүлэг ерөөсөө тэгэл чирээд аваа явчих байгаа тийм үү зүгрөө. За тэгээ хувь хүний юуны талдаа нэг ийм их хүн юмсан жээ. Маш гоё түүхтэй. Түүх нь бас үнэхээр гоё юм аа тий. Үнэхээр гоё юм байна. Ерөөсөө харагдж байгаа шигээ ер нь хүн биш юм байна. Яаж харагдаад байна? Харагдж байгаасаа их гоё цагаан цайл айгүй гоё нэг юм. Тэгээд амтан байна. Насаараа нэг хүний 8 эзэм шиг санагдаад нөө. Гоё түүхтэй л байгаа үстэй. Хэрэг комедиан ч юм уу тиймэрхүү. Бурханчтай хүнд нөгөө ингээд юмыг тэгшлүү гэдэг юм дөө. Энийг тааруу өгсөн бол нөгөө төлн гоё л гэсэн үг шүү дээ. Нөгөө төлн гоё. Нэг юм асуух чаад мартчих. Одоо яг өөрөө чи юу одоо яг олон танил болох вэ? Багш гэдэг мэрэгчл чинь эсвэл Got Talent тийм болох ч үү? Эсвэл comedy хийгээд олон танил болж үү? Эсвэл зүгээр Denver-ийн fan гэсэн утгаараа юу болж үү? Эсвэл одоо юу гэдэг те салбар хүртэл явж байгаа ингээ нэр боцсон чинь ингээ яриад байвал их юм. Олны танил. Тий. Одоо амарчин хүн болгоод хүн болгоод одоо мэдээ. Instagram-аар энийг аваарэ гэж тэгж өгөхгүй юу. Хүмүүс баг авах шүү. Би өстө нэг юм дээр амар бахархалтайгаар хэлчихэ. Юу ч Өстө рекламддаггүй шүү. Юм рекламддаггүй шүү. Баа супер сайз реклам л та. Тий. Манай суперсайз. Суперсайз битээ аваарэ. Манай жоох ингэж рекламддаг. Нэрээ суперсайз гэсэн суперсайзынхаа энэ удаагийн бичлэг суперсайзаас та бүхэндээ хүрж байна. За тэгээд бидний сайхан гоё хүүтэн IST-гээр дайрж байгаа ийм гоё орчин бүрдүүлчихсэн супер сайзын хамт олондоо маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Гэтэ ер нь ингэж байгаа. Видео боо тийм би чанартай дурдаа. Super size coffee. Comedian гэж бас нэг амтун мэдээдэх шиг байна. Одоо нэг бас нэг NBA talk могд ороод тийм ээ. Зүгээр манай найз нөхөд хэлдэг л дээ чи юу яах хэрэгтэй нөө. Одоо энэ платформоор өөрийнхөө тийм ээ. Одоо сошиал медиа дээр дамжуулаад илүү юу яа одоо багш гэдэг имиж гаргаа. Би уг нь ингээл анги мангийнхантайгаа ингээл амар гоё хичээлээ зааж яхад хүртэл ингээл зүгээр үг мөг заахгүй тийм ээ. Kennedy-ийн түүхийг яриад, nice цаашаага авчирж ирээл ингээл тэгээд манай залуучууд ингээ гадны ихтэй сургуульд амар мундаг ингээ боловсрол эзэмших бас юм боломж байна тийм ээ. Тэгээд зүгээр бас ангийнхан сонирхолтой багшаа та ямар нам дэмждэг, ямар хүн дэмждэг ингээл тэгэл юм улс төрийнхөө бас үзэл баримтлалыг хилдэг ч юм уу те. Нэг чи өгөхдөө тэр талаасаа илүү юу яа тэгэл сошиалтаар марзагнаалах юм ах ингээл тэгдэг байхгүй юу. Тэгэл би заамаа гэлэгдэв. Тэгэл яг Facebook-оор ороход тэнийг бич байсан санагдаад тэгэл Өөр дотроос битгээд ах үед тэгээд тийм ингээ цаанаасаа далчхнамаар санагдаад байдаг. Би хаяа тэгээд идэв шүү дээ. Бүр яг ингээ хичээл хэмжээл орчвол амар гоё ингээл байжснаа ингээл гинт Facebook гэл амар тэнэг юм хий. Тэгээд таныг яаж гүз олны танил бол би биш. Би өстой нэрээ гэхдээ амар хүмүүс байгаа шүү дээ. Одоо бүр манай салбар малбарынханд ч байна тийм ээ. Яг мундаг инфлюенсерүүд бол байгаа. Би бол өстой яг юм мөрөөрөө шүү. Яг мөрөөрөө амьдрал ингээхийг боддتي. Ер нь яванда бол ерөөсөө хүн мөнтэй харьцдаг тийм ажил хийхгүйгээр
хүн бас амьдрч чадах ёстой байна гэдэг зүйлийг баримтлаад байгаа. Сайн гэхдээ бараг тэгж амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг Бөөнөрөө чадвар байх хэрэгтэй одоо байна ингээд гэдгийг ойлгох. манай Монгол улсад заяа. За бүр дэлхийд дахна. Яагаад ингээд айгүй хүү яж юм. Одоо ингээд хувьцааны зах зээлд ингээд сонирхож байна. Спорт сонирхдаг нь ингээд спортс беттинг руу орж байна. Гэхдээ нөгөө эдгээр чинь покер би бол ингэж бодоод байна. Покер хувьцааны зах зээл спортын мөрөөдөр бол 90% нь алддаг байхгүй. Тэгэхээр нөгөө 10% нь бас. Тэгэхээр цаашаа алдаа сүрэх юм бол шууд амиа орлоо шүү дээ. Ер нь энэ цаашаа тэгэхээр нөгөө энийг яг мэрэгжил болгоод бүр яг full timer ажиллаад бүх ингээд сурах юм ийм сураад хувьцаа гэж байгаа бол тэр маркет дээр financial analysis due diligence-ийг нь хийгээд sports betting дээр ч гэсэндээ тэр бол бүр risky. Энэ дээр бол амар бол нэг bet тавих гэж 40 50 хүчин зүйлийг нь хараад тийм ээ. Таны ярьж байгаагийн сабтайтлаар доор нь монголоор бичихгүй л. Тэг гих мэтчлээ ингээд нөгөө айгүй их одоо бүр full time болгоод ингэх ёстой байлээ би зүгээр нөө тим хийх гээд байгаа хүүхд одоо хүүхд залуучуудад ус тийм ээ зөв юм руу нүрэл голохгүй зүгээр ингээд өөрөө чадна хүн болгон л хожно онно гэж ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй их тимнүүд байгаа. Тэг би ч гэсэн хувьдаа яшиг тиймэрхүү зүйлийг ч ингээ өөрөө ингээ сонирхол ковидоос хойш ингээ айгүй их тэр Нью-Йоркийн өргөнгийн бирж мэж дээр ингээ юм игээл судлаал тийм ээ. Тэгээд үнэхээр энийг чадчих байгаа бол заавал юм амьд түүнээс хамааралтайгаар амьдрах шаардлагагүй байна. Бас нэг төрлийн бид нар бүгдээрээ хамааралтай амьдарч байгаа байхгүй. Яг үнийг хэлэхэд нэг өдөр ингээл юу ч болоо байлаа ингээл нэр хүнд ингээл нав сунж манаад ингээд ингэхэд тийм ээ. Яана энэ намайг юу гэж бодож болов гэж өдөр тутамдаа тэхгүй ч гэсэндээ хүн гэдэг амтан чи ингээд би энэ асарыг хариуцлага хүлээж байгаа гэж би боддог тийм. Тэгэхээр нэр хүнд шалаар нэг бол тэгэл амьдрал шалаар нэг болох бас нөхцөл бүрдэн шүү дээ. Тий. Юу ярьчлаа? Харин би бүр ингээд за гэл ер нь яг ингээд хүнээ тарах бус амьдрч болох юм байна гэдгийг ингээд үзлээ харлаа гэж явж ирсэн шүү дээ. Яг хин ч тийм асуудал. Хин ч хараа. Би яг тийм юу асуусан юм март. Тэгээ нөгөө нэг хийсэн үгийг нь монголоор орчуулах дотроо бодоод суугаад байлээ. За энэ чи юу вэ гэж тэгсэн дуусуу. Дараагийн хэсэг дөрөв орох уу? Тэгээ. За тэгвэл монголоос ямар сакс үзэж байгаа шүү. Би түрүүнээс хойш уг нь бүр аах ингээд яг тэрийг асуух гэсэн чи бүр шаал өөр. Харин тийм ээ. За тэгээ тэрүүгээр яваа. Дундуур нь асуух чинь нөгөө асуух гэсэн. Энэ дугаарыг цаг 30 минут үргэлжлүүл. Long дугаар болчих. Эдрийн подкаст чинь 3 цаг 30 минутын подкаст байдаг үстэй. Харин тийм. Видеог ч 3 цаг үзэхгүй л байна шүү дээ. Үзэн шүү дээ. Хөө тэр чи үзээ суугаад байгаа юм. Подкаст биш яг ингээд YouTube-оор ингээд 3 цаг үзээ суугаад байгаа байхгүй юу? Аха. Тий. Зүгээр л ингээд гар хөдөлгөөний дараалал. 3 цаг 30 минут гэдэг чинь яг ингээд би яг 2 бүтэн хичээл онлайнаар шүү дээ. Ингээд нөгөө өрөөнд ингээд онлайнаар 2 бүтэн хичээл ороод суудцаад манай ихнэр ингээд ихнээс нь дуусна үтцсэн байгаа юм шиг. Манай анги мангийнхан ч гэсэндээ ингээд хичээлээ мьютлж нэг эдрийн подкастыг үзэж суудаг байхгүй. Тий. Аль нь илүү өрөөгөө өчтэй вэ тийм л шүү дээ. Тий. Дахиад мартчихлаа манай үгээ. Түрүү нөгөө нэг Дэнвер тахтаа Дэнверийг үзэж эхэлсэн, дэмжиж эхэлсэн гэдэг хэлсэн шүү дээ. Тэр утаарсан. Тэрнтэй холбож тэгж асуух гэсэн байхгүй юу? Монголд одоо 10 жил байхдаа яг сакс сонирхдаг байсан уу? Тоглодог байсан уу? Эсвэл Монголын ямар нэгэн тамирчныг дэмждэг байсан уу? Спортын төв ортон дээр очиод тэгээ тоглолт үздэг байсан уу? За үнэ лээ. Үгүй үнэхээр би Монгол та сакс гэж мэддэг байсан уу? Би мэддэг байсан. Би Iverson-ыг бол айгүй гоё дэмждэг байсан. Яг нөгөө Америк явахаас өмнө аахгүй нэг он монд MVP-ийг аваад спортын төв ортон бол орж үзээгүй шүү дээ яг үнэн тий. Одоо ч би инхтэвний одоо үзсэн тий. Сүүл танангаар хасуулгуудын яг доллар тоглолт үзсэн. Инхтэвний гүр ер нь баг нэрэнгээс давж үзээг байхгүй. Нэг удаа ээжтэйгээ нэг хамт гитгүүр орох гээд тэгээ явъя гэж дээ ээж баахан нэрвийг барж лэрсэн мэт юм. Нэр түүхэн дээр. Би айгу сум уусдаг ус. Монгол бүх сонирхдаг. Бүр 7 настайдаа бүр ингээд ардын өвсглийн 77 жилийн Сумын озор Сухбат биш Сумын озор Батэрднавар хоёр ингээ үзүр төрөнд үлдсэн 98 онд үздэг ус. Асашөрөө давагдорж аваргыг жюрио зиндаанд ухаасан. Тэгээ бүр сумо юу хоёр байвал амар. Гэтэ тэр үед ч угаасаа тэгэл зурагтаар тийм юм гардаг байсан шүү дээ. Тэгээд жолн жоох хүүхэд. Тэгээд зурагтаар гэж 31-р сувагч нь Cartoon Network-оос NHK болоод буцаад тий тэгдэг байсан байхгүй. Тэгэж амар яадгүй. Оройн л тэр Чандамын студио үндэсний телевизэн оройн 8:45-аас гардаг. Тэрүүгээр л тайм гардаг байсан. Тий. Ажлын цагаар уухгүй тэр чинь. Би тэгээд ингээд 3-4 дугаар ингээд манай ангийнхан тараад хажуудлын PC ороо контрт моторж байгаа. Би ороо сумаа үздэг байсан байхгүй.
Би амьдралдаа бүр нэг ч удаа Counter Strike тоглож үзээгүй. Надаас муу юм шүү дээ. Тийм хөвгтэйсэн баг. Тэгээд нөгөө 5 цаг хилд ороод гинэ. Бичиг үсэг сураад. Яг Одоо яг нөгөө яг бүртэг дээр давцсан. Уншиж сураад гэж ярьчихсан байхгүй. 12 настай биш. Бүр өмнө уншиж сураад. Уншиж сураад 5 цаг гарсан захиалдаг. 3 дахь өдөр ирдэг. Юу шууданд. Тэгээ би бүр 3 дахь өдөр ингээ бүр ингээд шууд ингэж ман зогсож могсож жоод хамгийн шинэ дугаарыг авдаг. Би ингээд 3700 байлуудаа сарын. Тэгээ бүр имэг эсвэл өвгөөс гуйж байгаа надад 5 цаг гарсан захиалдаг гэдэг. Манай ээж мэж ус ингэж авч өгдөгс. Тэгээд 5 цаг гарсан сонингийн хамгийн хойтлын нүрэн дээр my name is гэ болон байдаг гэсэн байхгүй. Янз бүрийн тамирчны. Тэгээ би тэрийг ингээ хайчлаад тэгээд имэгийн нөгөө гой өмөг бөгжөө идэг кошлогийн гойж хаосолж байгаа тэнд ингээд дүүрэн ийм тайчилсан болонгод тэгээ ингээд дэвтэр дээрээ ингээд гоё юм одоо цэвэгнэм химэн Батбаяр ингээд эдрийн юу мөг то Формула 1-ийн Шумахарын зураг мург ингээд юу цавуудаж ингэж яадаг ийм 64 хуудас юм дэвтэр дээр өөрөө ном болгож молгоод ингээд тэгж мэгдэг. Тэгээд нөгөө давсан унсангийн ингээд нөгөө тухайд чи бүх юм байхгүй ингээд яг тэр өдөр нь бүгднгийнх нь давсныг нь цагаан болгоод цагаан тойрог болгоод унсныг нь хар тойрог болгоод ингэж бүгднийг ингэж бичиж ингэж тэгээд тэр мэрийг хард судалж модалдаг. Яа энэ ингэ тийм ээ. Би бүр спортод тийм хайртай хөхт байсан. 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойгоор би ээжэд гуугаад аймгийн арслан хүн улсын харцаг болно гэж. Аймгийн арслан улсын харцаг 2 заан болно гэд мөрий тавьчих гээд би гуугаад 100000 төгрөг мөрий тавьсан нөгөөх нь 30000 болоод ягаад гэвэл 1024 мөнгө хөрөлжсэн шүүгийн 8 болтгээд заан болох юм байна. Би 10 настай өгөхөд бүр тим спортод дуртай байсан. Тэр үед асуусан би сагс үздэг байсан. Айгуу гоё штэ. Яг ингэ тэгэж амар спортод тайртай байгаа. Тэгээ одоо сагсан бөмбөг рүү бас ингэ бид тэр нөө түрүүний пост уншаад басаа би тэр постыг уншаал заяа. Үнэхээр спортод тайртай хүн юм байна гэдгийг бүр ингэ мэдэрсэн бохгүй юу? Бүр ингэ би өөрөө Денверийн фэн биш. Нөө багасаа ингэ нөгөө зүрх зүссэн моментуудыг бичсэн юм тий. Тэгэл бүр ингэ бүр нулимс гараад бүр ёо бүр ингэ үнэхээр амар мундаг фэн ингэ боцсон. Тэгээд угаасаа багасаа спортод ингэ ийм айртай байсан юм чинь ингээд спорт тайлбарлагч болоод ингээд телевизээр гарч байгаа нь бас энэ бас нэрээ миний мөрөөдлийн гэх юм уу те ажлуудын нэг шүү. Ялдах идрээ ах хоёр штэ. Идрээ ах чинь бүр айгуу гоё хурмын бэлэг гэж байгаа. За. Альбиосоор NBA тогийн тэр нь амар гоё бэлэг угаасаа гişүүн болгож байгаа. Хурмын бэлэг гэдэг. Өмнө нь ингээд бас нөгөө гоё зочин мочноор орж мороод те. Тий. Тэгээ нэр өстой би ихтэй төсөөлж байгаагүй юм. Гоё дуртай спортоо ингээ ярьдаг ажил хийдэг тий. Энэ stand up comedy ч гэсэн төсөөлж байгаагүй шүү дээ. Багшлах хүртэл бодсоо би 4 настайдаа хэлд орсон. 4 настай. Нэрнгээсээ. Тэгээд манай дүү надаас 2 насаар дүү хэлд орж эхэлж байгаа шүү дээ. Би амар хашруу хөвгдөөсөн гэж байгаа. Хүн юм өхөр ингэж авдаг. Тэгээ сандал дээр тоглож байгаа сандал нь хазаасан миний амьдралдаа хэлсэн хамгийн анхны өглөө. Би тэгэж хэлд орсон байхгүй юу? Нэрнгээсээ. Аав ээжээ биш. Тэр ийм ажил хийж байгаа нь гоё байхгүй юу? Тэ. Бүр нэрнгэс биш вэ? Давсалж байгаа биш. Сайтдээ давсалж байгаа. Үгүй. Бүр яг манай ээжийн найз Баярмаа гэж намайг хараа байж байсан. Тэгээ хэлсэнгээд ээж аавд итгээгүй гэж байгаа. Хүүшээ. Амарч ингээд ээж аав санаа зовж 4 настай хүүхд юм ярихгүй. Тэг ингээд 4 настай ингээд нэг хүүхд ингээд амар хашир ууртай ингээд юу ч ярьдгүү ингээд хүүхэд зөө зүг зүгээр бустаар. Тэгээд 4 настай би ингээд юу ч ярихгүй яваад ингээд та нар бол. Тэгээд ээж аваа хоёр нэг өдөр ажилласаа ирсэн чинь хүй амарчин юм ярьсан гэд худлаа яриад гэж чи нэрээ юу гэсэн чинь өглөө гэж хэлсэн гэд итгээгүй гэж байгаа. Тийм басаа. Яа, тэгэж. Тэгээ 4 настай би яваад. Тэгээ зүгээр штэ босод юм нь. Урлаад яваад байгаа юм чи. Бүрэнтэй ингээд үнэхээр үдээсгээ байлаа. Өглөө.
Үгүй бол чимээгүй яваад байгаас ер нь бол. Үхээс өмнө ганц бохолч. За бараг л нэрээ. Нэг нуурчаад үхээ. Тэр үед л тэгж утсан байгаа. Би яг амьдралдаа өглөө гэж бодож ирсэн нэг момент идэх байхгүй. Яг жинхнээсээ. Би 9 настай. Тэгээд дүү битээр Одоо энэ зогсохгүй. манай ээжийн найз нь бас 2 хүүхэдтэй. Тэгээд тэр одоо ээжийн найз нь 2 хүүхэдтэй амар зоддог байхгүй. Би тэгээ 9-тэй яг заа ингэж өгөх юм бэ. Хүүхч нэг айдэн шүү дээ өндлөнгөөс. За сайхан 9 жил амьдралаа одоо тэгээд. За одоо өөр юу өсгөө. Нэгээс яг өглөө гэж бодож ирсэн би. Тэгээд одоолаа өгөх гэж бодсон. Үгүй амар зодож байгаа байхгүй тэр их санал мандлаар яг миний үе юм. За би тэ дотроо юу гэж бодсогаар энэ нэг ч хүүхдэд хайрлахгүй юм чинь. Жижиг Тэгвэл ямар юм бодоо. амар. Би одоо хүртэл тэр ихчээс айдэн шүү дээ. Амар гоё ихчсэн. Сайн юм ийдэг юм уу гэдэг. Одоо тэр их тань үгүй дээ. Нэг л жихэд тэгээ. Түр тасралч уу уйлаад байна. Тэр ч классик байгаа зү. Би тэгээд тэрний дараа уг нь яг гол point хэлчихсэн багхгүй. Ингээд ингээ юм ярьдгүй байсан учраас гээд тэ байхгүй цаашаа яваад өглөө. Ой мейкап зэрэг ярьсан байгаа юм. Энэ тийм ээ. Энэхээр уйлчаад байдаг байгаа. Хоёр тий хоёр. Тэгээ сагсын нэвтрүүлэг юм. Энэ лав Алтарт дэнүрийн Өөр Монгол тэр их хүн байгаа шүү. гэмлэг. Тийм хараа над шиг ийм ингээд айгүй тийм лаг супер олны танил биш юм бишэд болоолаа. Гэтэ зөндөө байдсан шүү. Үгүй гэхдээ яг ингэл юм байл шүү дээ. Дэнүрийн фэн байна уу гэж ингээл асуудаг байхгүй юу? Яагаад ч лээ Твиттертэй тэгэж ирсэн ба гэсэн чинь амарчин доор зүгээр битүү амарч. өөр ямар сонгох. Дэнүрийн фэн биш үү? Байлгүй яг. Хэдэн хүн гэсэн. 200 хэдэн гişүүнтэй байна. 7 идэвхтэй гişүүнтэй Өнгөрсөн жил тэгж нэмэгдсэн үү? Өнгөрсөн жил нэр 150-аас чинь баг 3 одоо 300 болсон. Тийм өнгөрсөн жилээс тэгэхээр бас хоёр болсон шүү дээ. Юу гэхдээ айгүй тийм би бол бодтой айгүй бас гоё тийм коллективтэй тий. Эхлээд бол угаас коллективтэй байхгүй гэж яг. Цөөхөн гişүүнтэй ингээд фанатын группүүд яг ингэж ярьдаг байгаа. Тэгтээ юу байхгүй одоо жишээ нь нөлөө бүхий фанууд бол байгаа шүү. Манай Дэнүрийн нэг фан бол юу яаж маага сая нөгөө сонгуулийн дараа шинэхүү хөрөлсөхийн засгийн газарт эрүүл мэндийн сайдаар томилогдоод маргааш өдөр нь буцаагдаж ийсэн. Юу асуугаад яаж байгаа шиг өөр тийм. Тэгээд ер нь бол нөгөө ингээд хамт нийлээд ингээд хагс максаа үзээд ингээд яг мэдээж тийм Lakers одоо Golden State юу юм уу шиг бол биш л дээ. OKC шиг бол биш. Гэхдээ айгүй мундаг бас залуучууд байна тий. Бага. Би харин энийг асуух гад айгүй их тим юм уншсан байхгүй би нөгөө Jokic одоо MVP гэдэг байгаа. Тэгсэн чинь хүмүүс алдартай ч хүмүүс, алдаргүй ч хүмүүс хамгийн үн цэнгүү MVP байх болно гэдэг. Би тэгж бодохгүй юм л да. Гэхдээ айгүй хүмүүс тэгж ярьсан байлээ, битсэн байлээ. Ер нь эсрэг нэг гоё юм билээч. Тий. Ер нь яг хуу зүгээр тэр хүмүүс хандаж илгээд гэж чинь. Ер нь сагсан бомбоо үзнэ гэдэг нь айгүй чухал л да. Ойлгож үзэхгүй бол тийм дүгнэлтэнд хүрэхээс байгаа байхгүй. Тий. Ер нь бол одоо нөгөө статистикээр харах юм бол бүх цаг үеийн бүр 9 дэх шилдэг улирал гэдэг байгаа шүү дээ. Бүр 3 морфт байсан. Сүүл рүү бол нөгөө доошлсон л да. Бүх цаг үеийн 9 дэх шилдэг улирлыг хийж байгаа. Тэгээд энэ бол нөгөө 41 дээр сонгогдож байгаа хүн MVP авах ёсгүй байхгүй тий. Энэ бол гайхалтай түүх байхгүй өөрөө. тэгэл байхгүй. Тий. Тэгээ багийн түүхэнд бүр хоёрт орсон ч хүн байхгүй шүү дээ тий. Нэгт орж байгаа. Тэгээд одоо NBA-гийн түүхэнд одоо нөгөө ингэж ч Westbrook ингээд 4 улирал дараалаад triple double өнсөлж шээ. Гэтэл манай хүн 4 улирал дараалаад бас оноогоор point юугаар rebound-аар assist-аар ингээд бага тэргүүлсэн цорын ганц гэж байгаа. Тэр Westbrook
гээс хүртэл илүү одоо илүү гэх чаашийн зүгээр тэр багийн хувьд те авч явж исэн гэдэг үнц нь өөрөө нөгөө тухайн багтаа бол асар үнцэнтэй байхгүй. Мань хүн мэдээж хараа арьстай тоглогч биш те. Лука шиг царайлаг биш. Westbrook шиг атлетик биш. Инхээр нөгөө жирийн фанууд маань тэднэрт бол хүрэхгүй. Жирийн фануудад бол тэр гоё тогтдог, тэр гоё swagтай, Steph шиг гурваа шидэн ийм нөгөө имиж чухал. Гэхдээ загсан бөмбөгийг яг тоглоод бүхэл бүтэн багаа ингэж те бүр одоо жалганаас аваачаа чирээд энэ яг бүр сүүлийн 6 жилийн ингээ процессыг харах юм бол энэ бол зүгээр бас үнэхээр гайхалтай амжилт. Тэгээд одоо өөр хүмүүс одоо юу хэлхийг үнэхээр одоо явах гэж тоохчгүй шүү дээ тий. Тэгж л хэлмээр. Багийн лидерийн гимтлийн талаар тэр үзэж яс үйлс. Жамал морой. Хоёр дахь шилдэг тий. Тий, тэгэл хэцүү болсон. Тэгэл нөгөө сэтгэлээ бичээл. Ер нь бол нөгөө оройн нөгөө яасан шүү дээ. ECL байна гэдэг. Ер нь бас мэдсэн. арайс тийм амин хүнд бэртэл биш байх гэж бодож ирсэн чинь өөрөө тэгээ гараад ирсэн чи яа. Би ч оройноос нь гарч ирэхээс өмнө бичсэн шүү дээ тэр чинь. Яса хараа шууд үзчихсэн. Мэдсэн. Тэр ойлгомжтой байсан байна. Тэр ECL-ээс баг гэмтлүүлсэн ч энэ үлрэл өнчгөр байхаар байхгүй. Hyper extension ч юм уу. LCL ч юм уу те. Тэр угаасаа үлрэл бол дууссан байсан тэрэн дээр. Одоо тэгвэл бага хэр хол явна гэж бодож байна. За энийг юм ухар сүсэг байгаа. Бас хамаагүй ярьж болохгүй. Окей. Хилээ мөрчин. Тий. Тэгэхгүй юу? Мэдгүй. Мэдгүй. Хүмүүс Денверийг баг финалд үлдэн гэсэн тийм жиргэн Портландо барахгүй гэж ярьж байгаа. Үгүй харин баг одоо бид нар гэж ярьж штэ нөгөө төрсөн нутаг спортын бага бид гэж ярьж байгаа. Манай нэг профессор зөвлөж байсан. We us гэж. Бид бол одоо андердогоор орж явах шиг байна. Евро. Эхний шатанд Портланд эсрэг, хоёр дахь шатанд Феникстэй ч гэсэн тэх юм шиг байна. Би ингэж бодохгүй. Зүгээр юу гэж зэрэгнэ ярьсан тийм. Хоёр дахь шатанд Феникстэй одоо яаж үзэх юм байгаа? Энэ жил гоё үзсэн тий. Гурав дахь шатанд одоо Клиперстэй үзсэн нь Ютатай үзсэн. За Денвер юу аврах шүү. Финал дээр бол яг Бруклинтэй таарчаасаа байсан үсэг гэж бодоод байгаа. Тий би бол хамаагүй яаж. Зүгээр яг тэгээ дотроос үсгэлээ суучиг одоо тэгэл бас хөндлөх хэрэгтэй шүү дээ тэр баг. Гэхдээ одоо нөгөө шалтгааллах хүчин зүйлс ганцхан Майкл Порter Jr. л байна. Энэ хүн сайн тоглох уу? Тэгээ бас тэ сайн баг шүү дээ. Одоо ерөөсө хоёр дахь номер 2 хэрэгтэй энэ багт. Тий одоо нөгөө плей-оффт яаж тоглох вэ? Би бол яг үндэ өстө түг гэж байгаа л чи. Нөхрийг нэг өдөр Майкл Порter Jr-ыг MVP аавна гэж боддог. Би Йокич ус боддог гэсэн. Гэтэ хэл гэхээр шоолуулчих гаддаг гэсэн байхгүй. Йокич тэр имиж нь байхгүй. MP-д байгаа. Хамгаалалт нь л дутуу ер нь бол царай зүс нь байна уу? Байна. Swag нь байна уу? Байна. Шидэлт нь байна уу? Байна. Тий. Бүр Денверт байхтаа аавна гэж би бүр хэлэх гээд байгаа. Иргэжлээс угаасаа хамгийн нүгийг зээлээд аваа. Дахиад илүү даа. Я энэ дотор би хитэн асуултууд ингэ бэлдээд. За. Хитэн байгаа харж байгаа юу те манайхан. Жордангийн бүүдлээ юм шүү дээ. Би энэ Jordan-гийн бүүз өгч байгаа юм байна. Энэ гэхдээ мини сайз арай биш байх гэж харсан л да. За тэгэхээр энэ дотор юу байгаа вэ гэхлээр хурдан мороор NBA тайлбарлаж магадгүй, бүхийн тайлбараар NBA тайлбарлаж магадгүй. За бүр эсвэл одоо янз бүрийн юмнууд байгаа. Тэгэхээр энийг одоо Хурдан мороор бол чадахгүй хаа. Би тэр чи 6 сар болчихсон учраас тийм. Одоо гэхдээ шийтгэл. Тэр ихтэй шийтгэл гэж хүлээж авахгүйгээр зүгээр нь манай нэвтрүүлгийн нэгэн одоо хэсэг гэж хүлээж авч биелүүлэхийг танаас хүсэж байна. За тэгэхээр энийг ингэж яагаад энднээс нь гаргаад ирвэл би түрүү ингэ хөргөө. Хөргөн маас дээ байж та өөрөө. Та чигээл стаф. За. За би уншиж. За би уншиж юу. Миний бичиг авахгүй ахгүй. Зүгээр. Тийм ээ. Penthouse дуу оруулна уу? Би Penthouse үзээгүй шүү дээ. За би харсан шүү. Үзээгүй. Тэр чинь удлаа. Зүгээр хандлт авах ч лээсэн. Би нэг ч дуу оруулсан. Авахгүй ч лээсэн. Тэгсэн чинь Данте манте гэдэг нөхөр байдаг гэсэн тий. Би бол яг өөрөө л үзээгүй. Тэгэл сайхан өөрийнхөө үгээр сакс оруулалт өснө үү? Морио оруулалт өснө үү? Сайхан дуугаа оруулаа л. Чи яа гинэ? Одоо нэг видео өгөн заяа. Киноны тэр Penthouse-ийн тэгээ энэ болохоор нөө үзэгчдээ давхар гарна шүү дээ. Тийм үзэгчдээ давхар гарна. За харж байгаа л явах. зуугийн дурч. Би ихтэнд нь оруулах юм эмэгтэйд нь. Хоёр бүгдэнд нь.
За явах юм уу? Явна. За энэ жил одоо Lakers одоо яах юм болоо? Lakers яа гинэ. Яна play in the Warriors-оор барахгүй юм биш үсттэй. Та юу ярина вэ? Lakers энэ жил одоо 2 том AD LeBron тавих ёстой шүү дээ. Lakers ихний шатанд Phoenix-тэй үзэх. Тим юм байхгүй эзэн те. 기말 준비해야 돼서. Phoenix-ийг бол 천색 Lakers-ийг барахгүй гинэ. Энийг нь нухаж өгч Lakers-ийг баруулах уу? Дарга. Энэ Devin Booker-ийг гимтэх. Devin Booker-ийг гимтэх гинөө. Зүгээр өөртөө батирч чадахгүй байна уу? Ааш. Байна уу? Адам Silver уу? Миний дуртай 3 шүүгчийг тавиадах. Гүйцтэй. Clippers яах юм бэ тэгээ нөгөө тал 하고 너 찾아왔어. 4-0 гэдэг штэ. Яаж хийж байгаа Scott Foster-ыг авчир. 뒤로 내리쳤어. Clippers 대답 썼어. чи Clippers-ийг үү? 주던 때가 Lakers-ийг авчирыг олцсон уу? 그걸 뺏기 위해 Наад хүүгээр уваагүйгээр Lakers-ийг төрүүлүүлнэ гинэ. 때릴 수도 있고. 아직 Үгүй тэгээ яах вэ? Өөр хин төрүүлэх юм. NBA-гийн орлогоо боддгоо юм уу чи? 말을 믿으라. Тэр Lakers-ийг шүүгчтэй зохицуулсан нөхөр байна. Найзан зохицуулсан. Lakers-ийг заавал төрүүлүүл. Brooklyn эсрэг. Тэгэхээр хамтай ярьдаг мэддэг хүн чинь нөгөө цаана өөр байх юм аа. Энд ихтэй юу вэ шүү? Нөгөө Дантегийн таниад шүү. Тэгээд таньж байна. Нилээ хот сэдв байгаа шүү дээ. Тэнгин. Тийм. Тэ. Тасаа тэг карантинаар үзэхгүй байсан. Тэгээд пост оруулсан байхаар нь би энэ шийдэл бэлтгэсэн. Би нөгөө гэсэн чинь. хард энэ юу Penthouse-ны яад ингэ хараа гэдэг. Тэгж байгаа бичгүй. Тэгээд би ч үстэй кинон дээр байна шүү дээ. Хүмүүс одоо нөгөө айгуу сонин шүү дээ. Үзээгүй мөг л хүн юм л үзээг байгаа үст. Би одоо Godfather үзээгүй, Schindler's List үзээгүй, Эрхнэрийн өрх үзээгүй тийм. Ингээд Marvel-ийн нэг ч кино үзээгүй. Batman ч Marvel биш. Киноны төрөл рүү ерөөсөө байдаггүй юм байна шүү дээ. Тэгвэл Гэтэ бас сайн яаж шүү дээ. Лоо оруулах юм бол хаана яаж өргүүлэх юм бол ярьдаг хүн болохоор цаанаас өөр үт юм байна. Наад чи ихтэй хүүхэн мөхөн дээр амар зүрчлөө. Гой оруулаарай. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийг урилгаар хүрэлцэн ирж биднэрт бид хоёртой маш их инээдэмтэй яриа бид хоёрыг саваалгасан дүнхээр их баярлалаа. Зүгээр савж унлаа. бас олон гоё төвөө хуваалцсан маш их баярлалаа. баярлалаа. Тавхан савж унсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд манай ерөнхий спонсор Vita Body Sport брендийн зүгээс таванда чамда гарын бэлгээ гардуулж байна. За маш их баярлалаа. Ямар гоё бэ. За ингэ. За тэгээд нэг цагт наадад чинь өмсөд энэ тэнд таарыг. Вау. Тий. Энэ тийм дөө. Хаан таармаар байна. Заалах та ганцхан заалах шүү. За. За Аль тэгэхээр заалан таарах юм. би нүдээ дуусгаад Энэ заалны ирэх юм бичиг шүү. Энэ сауны чимээгөө хятадтай юм ямар хаашаа тавиач. За тэгэхээр манай нэвтрүүлэг төрөлцөн ирсэн дахин баярлалаа хэлье. өөрсөнд баярлалаа. За тэгээд дахин баярлагийнхаа хажуугаар сагсонорч байгаа одоо залуустаа тий Хүүхэд залуус. хүүхэд залуустаа хандаж юу гэж хэлмээр байна. Одоо NBA Talking ерөнхий хөтлөгч Гишүүн NBA Talking гишүүн. хөтлөгч амарчин хасаа сонсмоор байгаа юмнууд зөндөө байгаа илүү дээ. Зүгээр би бол айгу баярлалаа гэж хэлмээр. Сагсыг саяхан нэг судалгаа байсан. Монгол бөхөөс давцсан гинөө нийт үзэгчдээр үнэхээр сагс үзэж байгаа айгу том community байна тийм ээ. Үнэхээр гайхалтай байна. Сагсан бөмбөг ингээд манай улсад ингэж ийм ихээр үзэж байгаад би бол зүгээр л баярлж байна. Анх ингээл төмрахаас ахуулаад идрэх ялтах тийм ингээд манай баясаа маань байна тийм ээ. Яаж ингээд эхэлж ийла ийм хэмжээнд хүрсэн. Тэгээ нөө сагсан бөмбөгийн фан гэдэг одоо эн чинь бас л бүхэл хүн хаана яваа газартаа одоо адилхан сагс үзэж байгаа дэмжигчдэд төлөөлж идэх тийм ээ. Тэр нэр хүндийг бас нөгөө өндөрт өргөж явах хэрэгтэй болов уу гэж биднээс бүгдээрээ бодоод байгаа. Тэгэхгүй сагс үзэгчд нэг юм, хөлбөмбөг үзэгчд ийм гэж ярих бас юм тийм ээ. Тэгэхээр бол ер нь сагсаа айгуу гоё бөөнөрөө гоё үзцгээе гэдгийг уриалмаар байна тийм ээ. Гоё жудагтаа үзцгээе. Ямар ч үзэж байгаад нь л одоо баярлаа гэж хэл. Би одоо өөр илүү дутуу нэг тийм ингитик гэдэг зөвлөөд авах юм бол байхгүй. Сагсаа ингээд
сайхан үздэгээрээ гол нь тэгээд сагсаараа дамжуулж бас өөр ур чадваруудыг хөгжүүлж болдог. Надад бол англи хэл сурах процессыг маш хурцсгсан байдаг. Дээрээс нь одоо нөгөө найз нөхдөд болох бусад хобби тийм ээ, эрүүл мэнд гих мэтчлэн сагсан бөмбөгөөр дамжуулж асар их гоё үр өгөөжүүд байдаг учраас эннийхээ үн цэнийг бас ойлгож хадгалж тэгж өргөжлүүлж үзээрэй гэж хүсгээр. За баярлалаа. Тэгэхээр super size